Тийм да. За маш их баярлалаа. За ингээд та нартай харьцан танилцсандаа маш их баяртай байна. Тэгээд бүгдээрээ эниграмаар мөн өөрийнхөө дотоод ертөнцөөр аяллаа эхэлцгээе. За тэгэхээр ер нь бол сургалтын зорилго маань юу вэ гэхээр а бид нар хүний дотоод ертөнцийг илүү таньж мэдэх тийм ээ. За яах нь вэ? Яг би хин юм бэгээс ахуулаад бусад хүмүүс бас хин юм бэ гэдэг рүү төвлөрөх нь одоо өөрөө их чухал байгаа. За энд ингээд далайн байна тий. Тэгээд далайн гүн рүү далайн одоо тий хамгийн гүнд юу байгааг нөгөө хинж мэдэхгүй гэдэг шиг далайн одоо тий эрдэмтэд жишээлбэл дөнгөж одоо 30%-ийг нь л одоо судалсан гэж одоо үздэг. Тэгээ яг энэтэй адилхан бид нар хүний зан төлөвийг судлах үед бидний мэдэхгүй олон ертөнцүүд бидний мэдэхгүй олон одоо зүйлсүүд гарч ирдэг. Тэгэхээр сургалтын зорилго бол та энэ одоо хичээлийн үеү дээр та эхлээд өөрлөгөө нэг төвлөрөөд үзээрэй гэж хүсмээр байна. Тэгэхээр нөгөө нэг бид нар өөрийгөө сайн мэдээд өөрийн зан төлөвийг маш сайн эхэлж ойлгож, таньж мэдчихэж дараа нь илүү хүүхдүүдтэй, хүмүүстэй ажиллахад хялбар болж өгөх байгаа. За хоёрдугаар гэх юм бол бидний хичээлийн явцал суралцаад ярилцах гэх мэтчлэнгээр маш олон удаа нөгөө ярилцах цагууд байна. Тэгэхээр та нар манай мигмар сүрээд нар бас микрофоноо аль болох ажилуулад өгөөрэй. Тэгээд юм сайн ярилцаж өгөх юм бол хичээл маань илүү сайн одоо үр дүнтэй байх болно. За тэгээд үр дүнгийн хувьд ямар ч байсан энэ 4 өдрийн хичээл дуусах үе та нар маань тэ тодорхой хэмжээнд бусдыг ойлгодог, тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгосон, өөрийнхөө зан төлөвийн онцлог, за дээрэс нь яагаад би ийм зан төлөвтэй болсон бэ гэдгээ ч гэсэн одоо ойлгож таньж мэдсэн цаг байгаасаа гэж хүсмээр байна. За тэгээд 5 жилийн өмнө одоо би өөрөө суралцахтаа болохоор тий бас л яг нөгөө нэг хүүхдийн чиглэлээр хүүхдүүдэд багшилдаг байжгаад за тэгээд яг энэ эниграмтай танилцчихсан байгаа. Тэгээд айгүй сонирхолтой байсан. Эхлээл одоо хөөх би ч одоо ийм хүн юм бах та гэж бодох хэмжээнд тийм ээ. Ийм хүн юм бах та би одоо гэл бүр ингээд нөгөө гайхчихсан байхгүй. За тэгээд нөгөө миний мэдхгүй сул талууд болон миний анзаараагүй давуу талуудыг гаргаж ирж ирсэн. Тэг би нөгөө нэг сул талуудаа харж байгаа хүн чинь нөгөө тэрнтэйгээ ингээд эвлэрч чаддаггүй. Хаах би одоо тий баг ийм муу хүн юм болооч гэдэг юм уу гэх мэтчлэн ингээд нөгөө бодож исэн. Тэгэхээр нөгөө та бас яг ийм зүйлтэй бас тулгарч магадгүй шүү гэж хүсмээр байгаа. За дээрэс нь хамгийн одоо ихэнд үр дүн өгсөн зүйл бол гэр бүлийн харилцаа байсан. За нэгдүгээр би нөхрийнхөө тий яагаад манай нөхөр нэрээ ийм зан төлөвтэй юм бэ? Би хүнтэй тэгвэл ингээд харилцаад ингээд ойлгочих юм бол бит хоёрын харилцаа ийм хэлбэр болох юм байна. Би ч гэсэн өөрийгөө ингэж ойлгуулах хэрэгтэй юм гэх мэтчлэнгээр нөгөө одоо харилцааны дээл сурсан гэх юм уу? Тэ? За ингээд нөгөө амьдрал дээр бодит өөрчлөлтүүд гараад ирэнгүүт үүнийгээ эргүүлээд лавшруулаад тий гүн гүнзгийгээр суралцах, эргүүлээд бусдад заах ийм урам зориг ороод за ингээд одоо нөгөө 5 дахь жилээ дуусж байна. За тэгэхээр зөвхөн нөхөр гэлтгүү тийм ээ нөгөө аав ээжтэйгээ харилцах харилцаа, ажлынхантайгаа харилцах харилцаанууд маань эргээд ингээд эерэг болоод эхэлсэн. Тэгэхээр та нарын маань амьдралд ч гэсэн ийм эерэг зүйлсүүд гараасай гэж одоо хамгийн их хүсэж байна. За тэгэхээр маш олон төрлийн хувь хүний зам төлөвийг тодорхойлдог тестүүд байдаг. За жишээлбэл archetype гэд байна тийм ээ. За энэ нь бол одоо 12 төрлийн за одоо хэв шинжээр хүний зам төлөвийг тодорхойлж байгаа. За тэгэхээр энэ одоо хэв шинж нь одоо яадаг вэ гэхээр тийм ээ одоо жишээлбэл хүний зам төлөвийг илүү чи бол одоо илүү баатар юм байна. Эсвэл чи одоо илүү дүрм зохиогч юм байна ч гэдэг юм. Ингээд 12 хэсэгт хуваадаг байгаа. За дараагийн одоо нэг тест нь бол MBTI тест гэдэг тийм ээ 16 төрлийн зан төлөвөөр хүнийг тодорхойлдог. Тэгэхээр энэ 16 төрлийн хэв шинж нь болохоор тухайн хүнийг илүү дотгошоо, гадагшаа байна уу? За, илүү нээлттэй байна уу, хаалттай байна уу гэх мэтчлэнгээр 4 төрлийн үсгээр тодорхойлж байгаа. За, энийг бас сүүлийн үед одоо сошиал айдлууд гэх юм уу те одоо жишээлбэл Солонгосын алдартай ийм Instagram дээр одоо аяг алдартай байдаг ийм инфлюенсерүүд өөртөөхөө одоо юм байо хэсэг дээр за би бол ISTJ төрлийн хүн байна ч гэдэг юм уу те гэх мэтчлэнгээр нөгөө өөрийнхөө ямар хэв шинжийн хүн бэ гэдгээ одоо тавьж илэрхийлдэг болсон байна. За энэ бол өсвөр насны хүүхдүүд донд залуучууд донд ер нь илүү их одоо юм
юу байдаг. Юу гэвэл алдартай байдаг ийм тест байна. За дараагийн хэсэг бол диск тест байна тийм ээ. За диск тест бол мэдээж та нар маань бас илүү сайн мэдэх бах 4 төрлийн хэв шинжээр тодорхойлдог. За илүү одоо ажил мэргэжлийн тал дээр одоо зөвлөгөө өгдөг, бусдын одоо ажил мэргэжлийг тодорхойлдог, за мэргэжил сонголтыг тодорхойлдог хүмүүс бол энэ диск тестийг одоо илүү их ашигладаг. За одоо ерөнхийдөө дискийг жишээлбэл нарийвчлаад үзэх юм бол за та жишээлбэл тийм ээ D давмгайлсан I хүн байна ч гэдэг юм уу тийм ингээд бас хоёр үсгийг хослуулад явдаг ийм одоо тест байна. За, Ocean гэдэг ийм тест байдаг. За, энийг нөгөө талаар нь Big Five гэж нэрлэдэг. За, энэ тест бол илүү ажилчдын одоо уур амьсгалыг, за дээрэс нь одоо ажлын байрны юунуудыг тодорхойлоход тухайн хүн тухайн ажил дээр ямар одоо хариуцлагыг үүрж байна вэ? Ямар хэсэгт байх хэрэгтэй вэ гэдгийг одоо илүү байгууллагад ашиглуулах их тохиромжтой байдаг ийм тест байна. За, одоо хамгийн сүүлийнх нь тэгээ бид нарын маш сайн мэддэг temperament гэдэг тест байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр темперамент бол одоо нөгөө холерик, сангвиник гэх мэтчлэнгээр 4 төрлийн хэв шинжид тодорхойлдог. За үүнийг бол одоо сэтгэл зүйн салбарт бол илүү хувь хүний генээс нь буюу төрхтөө байдаг зан төлөвийг тодорхойлж байна гэж үзээд байна. За ингээд яг нь ерөнхий те үүнээс гадна одоо маш олон төрлийн тестүүд байгаа. Тэгээд би одоо илүү одоо байдаг ийм тестүүдийг одоо гаргаж ирж үзүүллээ. За тэгэхээр бүгдээрээ одоо энеграмыг сурах байгаа юм чинь мэдээж нөгөө үг түүхийг нь мэдэхгүй бол те болохгүй. Тэгэхээр өнөөдөр бол хэдүүлээ яг түүхээс нь ахуулаад ярина. За тэгэхээр энеграм гэдэг үг маань болохоор грекээр эна буюу одоо 9 гэсэн грамма буюу одоо зураас бичсэн зурсан гэдэг ийм буюу одоо нийлүүлээд унших юм бол 9 шулуун зураас гэж одоо бичигддэг ийм хэсэг байгаа. Тэгэхээр 9 тоог 9 шулуун зураасаар холбогдож энэ тухайн хүний зан төлөвийг тодорхойлж байна гэж одоо үздэг байгаа. За энеграмын бэлэг тэмдэг нь Пифагорын математикийн үеэс улбаатай байдаг. Тэгэхээр ертөнцийн Египтийн домог судлалын 9 бурхныг шүтэн биширч байсан Гелополис хотод Пифагор энеграмын бэлэгдлийг сурсныхаа дараа түүнийг оюун санааны гарын үсэг болгон амьдралынхаа туршид ашиглана гэдгийг мэдгдсэн байна. Тэгэхээр Пифагор хүртэлтэй энэ одоо нөгөө нэг тухайн 9 шулуун зураас дээрэс нь энэ зураасын холбогдож байгаа агуулга нь түүний одоо өөрийнх нь үзэл сурталтай одоо нийцэж өгсөн байгаа. За 3 дугаар уг бүлэг тэмдгийг янз бүрийн хувилбаруудын суфи болон бусад гүн ухааны уламжлуулалт мөн гардгаа гэж байгаа. Тэгэхээр хэдийгээр энеграм нь бүх нийтийн бэлэгдэл бөгөөд хэд хэдэн өөр гарал үүсэлтэй байдаг ч исламын эзотерикизмд гол их сурвалж байдгаа гэд. Тэгээ яаж байгаа вэ гэхээр энеграм бол ер нь түүхэндээ буюу эртний шашин, гүн ухаан, эртний хаадууд одоо дараагийнхаа өвд одоо өвийг өгөхийн тулд асуулгын хэлбэрээр яг энэ 3 хэв шинжээр одоо тодорхойлж одоо үзчихсэн байна. За тэгэхээр энеграм маань 2 төрөл байдаг. Тоон энеграм болон одоо яг энэ гүн ухаан руу чиглэсэн одоо илүү нөгөө ихтгэл үнэмшилтэй холбоотой энеграм гэж одоо 2 байдаг. Тэгвэл бид нар одоо юуг үзэх гээд байгаа гэхээр тоон энеграм буюу орчин үед энэ энеграмыг дэлгэрүүлээд сэтгэл зүйн салбарт одоо бий болгож тийм ээ үүсгэсэн энэ энеграмыг одоо илүү үзээд байна гэсэн. Тэгэхээр энеграм бол хүний сэтгэл зүйн онолт төдөөгүй хүн төрөлхтний дотоод хөгжлийн газрын зураг юм аа. Тэгэхээр энэ биднийг ойлгоход хэн болохыг, юу хөдөлгдгийг, юунаас айдгийг ойлгоход туслана. Тэгэхээр яг энэ хичээлээр та нэрээ би хин юм бэ? Намайг юу мотивацжуулаад, юу одоо илүү хөдөлгөөд идгийг. Бас би юунаас айгаад, эсвэл юунаас эмээгээд, юу намайг шархлуулад идэх юм бэ гэдгийг ч гэсэн олж харахад буюу илүү дотгошоогоо гүн гүнзгийгээр өөрлөгөө төвлөрөхөд тусалж өгөх юм аа. За одоо хэдүүлээ энэ асуултанд хариулцгаая. За та өөрийн зам төлөвийг тодорхойлохын тулд өмнө нь ямар тест өгчихсэн бэ? За тэр тест таныг яг таг илэрхийлж чадсан уу? За ямар тест өгчихсэн одоо хүн манайхан дунд байна уу? Би болохоор RISEC гэдэг Америкийн одоо ийм ур чадвар дээр үндэслэн мэргэжил сонголтын тест өгж исэн. Тэгээд яг хөө ерөөдөө миний бодлоор 80 орчим хувьтай бол таарч исэн. За сонирхолтой илүү одоо тэр мэргэжлийн чиг хандлагыг гаргаж ирж байна уу? Тийм, ур чадвар дээр үндэслэх учраас. За өөр. За миний хувьд болохоор
Тэр MBTI гэдэг одоо энэ ч бүр цахимаар хүүхдүүд өөрөө өөрсдөө үзчихдэг тийм юу байгаа шүү дээ тий. Миний ярьсан юугаа нийцч сонсогдож байна уу? Сонсогдож. MBTI байна, диск байна, темперамент байна. Энэ зүйл энэ дискийг нэг юм асууж болох багшаа. Дискийг би урд нь нөгөө нэг нэлээд суралцсан байсан. Дараа нь тэрийгээ хүүхдүүдэд хэрэгжүүлсэн. Дахиад би яг го дискийн бас нэг юугаар шууд цахимаар өөрийгөө онцлдог хэлбэрээр нь суралцсан. Тэгээд энэ чи одоо бүр сүүлдээ сая төгрөгөөр багш юу эрхийн авна гэж бас нэг сургалт зохиогоод байна шүү дээ тий. Одоо дискийг гэхдээ энэ дэр нэг багштай нэг хүнээс бас суралцж байхдаа тэн дээр өсвөр насны хүүхдүүдийг дискээр оншилж болохгүй шүү. Тэгвэл харьцуулдаг шүү гэдэг нэг юм ярьж ирсэн. Энэ тал дээр бас ханараас олон сэтгэл зүйч бас тийм хүмүүс байх шүү байна. Энэ тал дээр багштай нэг зөвлөгөө өгөөрөө өсвөр насны хүүхдүүдийг дискээр тодорхойлчих юм бол хайрцаглана гэдэг заан арслан шар шуу ирвэхэ гэдэг гурван хэлбэрээр яддаг байхгүй. Хүүхдүүд тэргээр тэгээд энэ хэлбэртэй тийм хүнтэй тэгж харьцсан тийм мэрэгжлийн хүн юм гэдэг. Энд чинь диск чинь нөгөө юу юм бэ шүү дээ. Өөр анх хүнийг ажилд авахд авчаас хүн юу өөрийгөө үнэн хэлжүү буруу хэлжүү гэдгийг тодорхойлж өгдөг тийм аргачлал юм бэл дээ шүү дээ. Хүмүүсийг ажилд авахд тодорхойлдог тий. Тэгээд энийг бас хамаагүй тэр өн сургууль би угаасаа нэг анх сурчаад хүүхдүүдээрээ тодорхойлоодсэн баггүй хүүхдүүд ямар гоё юм бэ багшаа юм. Тэгсэн чинь бас дараагийн нэг сургалт суусан чинь хамаагүй нэг ЭБС хүүхдүүд тэргэлж болохгүй шүү гэж бас нэг тийм эргэлзээ надад үүссэн. Тэгээ бас та нар энэ талаар мэдээлэл багштай нэг зөвлөгөө өгөөр. За тэгээ энэ талаар угаасаа ярилцсанаа хэдүүлээ. За цэцүүлэгч маань гацаадах шүү гэн тий сүлд. Заагуургүй мэн үү? Би нөгөө нэг Рожер Хамилтны яг дискээр өгжилжсэн. Тэгээд диск тэгээд Рожер Хамилтны нөгөө Genus U гэх тестээр энэ Монгол дээр өгжилжсэн. Гэтэ яг дисктэй бол ерөнхийдөө айгүй ойролцоо 8 үзэл гарч ирдэг. Гэтэ яг миний бодлоор бол нэг 80-90% тал гарч ирсэн бодлоо гэж бодож байна. Тэр илүү нөгөө нэг авьяас чадвар яг хувь хүнийх нь өөрийнх нь нөгөө онцлог тал руу гарч ирдэг тест. Одоо ч гэсэн яг тэрийг ашигладаг л та би өөрөө сургалтын хүүхдийн яг авьяасны динамик, баялагын динамик буюу баялгаа яаж бүтээх юм, яаж мөнгө олох юм, ямар чадвараар мөнгө олох юм, ямар мэрэгжил сонгох юм буюу авьяасны динамик гэх тэр хоёрыг харуулж байна. За наадах ч бас их сонирхолтой тест байгаа юм тийм ээ. Энэ дээр нэг юм багш нь лавлаад асуучих. Диск темперамент хоёрыг одоо жишээл тухайн үед нөгөө бид хүүхдүүдэд диск ухад өнгөчөөл. За темперамент бол генес байдаг зам төлөв гэж яриад байна шүү дээ. Бүр гений те хэмжээнд. Тэгээд дискийг болохоор бас л 7 минутанд бүгэлдэг, яг 100 мэдрэмжээрээ бүгэлдэг гэл те. Тэгээд одоо яг би нөгөө сэтгэл зүг гүнзгий бас сураагүй удачтэй. Сүүлд ягаадсан. Тэгээд энэ дээр нэг ялгаануудыг явцснууд хэдүүлээ чатаар энэ талаар бас төөрөгдлөө гаргаж болох уу гэдгийг би асуух гэдэг. Чатны учир дээр энэ те. Чат үйлчилгээ татах юм зөндөө байгаа. За алгалаа. За тэгэхээр уур хуваалцах юм байна манайхаа. За байхгүй нуу. За одоо тэгвэл хэдүүлээ өргөжлүүлчихье тий. За тэгэхээр ерөөхдөө энийг одоо тий олон төрлийн ингээд тестүүдийг өгч исэн. Тэгээд монголчууд бол одоо нийтлэг темпераментыг бол тий бараг бүх хүн шахуу өгдөг. Хүний нөөцүүд нь темпераментыг ашигладаг гэх мэтчлэнгээр
Явжсан. Тэгэхээр энеграм ерөн сэтгэл зүйд одоо хэрхэн хэрэглэгддэг юм бэ гэхээр за энэ систем зөвхөн онол биш харин хүмүүсийн харилцаа, карьер, сэтгэл хөдлөлийг ойлгоход бодит хэрэглээтэй гэдгийг харуулдаг гэж. За тэгэхээр яаж байгаа вэ гэхээр бид нар энеграм тестийг ашигласнараа тухайн хүнийг те цаашаа карьерийн хувьд яаж өсөн дэвших боломжтой юм. За тухайн өсвөр насны хүүхэд жишээлбэл ямар мэрэгчлийг сонгох илүү боломжтой юм. Гэр бүлийн харилцаан дээр бие биетэйгээ ямар зам төлөвийн хүн байгаагаас шалтгаалаад хэрхэн харилцах боломжтой гэх мэтчлэнгээр олон төрлөөр одоо ашиглах боломжтой. За энеграмын сэтгэл судлал, коучинг, багийн ажил, удирдлагын хөгжил, гэр бүлийн харилцаа, хүүхдийн сэтгэл зүй зэрэг олон салбарт хэрэглэдэг гэсэн мэт тийм. Тэгэхээр мэдээж маш олон салбаруудад буюу та нар маань одоо эхний нэг зүйл нь юу вэ гэхээр би яг энеграмыг ямар салбарт ашиглах вэ гэдгийг маш сайн тодорхойлж өгөх их зүгээрээ. Энэ нь та нарыг үргэлжлүүлээд энеграмыг маш нарийн судалж ойлгоход тусалж байгаа. За яагаад вэ гэвэл энэ систем хүнийг шүүж биш ойлгож хардгаа гэж байгаа. Жишээлбэл те бид нар нэг тест ч юм уу за эсвэл нэг асуулга авлаа л та. За тэгсэн чинь тэр нь одоо тухайн хүнийг те жоохон ууртай юм байна, түрэмгий юм байна гэдэг юм хариу галлаа. За хүмүүс юу гэж бодох вэ гэхээр чи угаасаа л юм түрэмгий юм биш үү те? Биш. Эсвэргээрээ энэ хүн түрэмгий юм чинь би энэ хүнтэй хэрхэн харилцах вэ гэдгийг төрүүлж ойлгох нь их чухал байгаа. За төрөл бүрийн хүмүүсийн шийдвэр гаргалт, урам зориг, айдас, хамгаалах механизм, хайр илэрхийлэх арга бүгд ялгаатай гэж. Тэгэхээр энеграмаар бид нар 9 төрлийн хэв шинжийн хүмүүсийг үзнэ. За энэ 9 төрлийн хэв шинжийн хүмүүс нь те хайрлаад байгаа арга нь, шийдвэр гаргаад байгаа арга нь, аливаа зүйлээс айгаад байгаа, өөрийгөө хамгаалах механизм нь бүгд өөр өөрөөсөө ялгаатай байна. За жишээ нь нэг хүн шүүмж сонсоод уйлдаг байхад нөгөө нь уурлаж байна. Харин 3 дахь нь энийг л өнгөрнө. Энэ бол одоо нөгөө үзэх гээд байгаа хэв шинжийн хүмүүсийн маань ялгаатай байдал. Тэгэхээр энэ бол яг энеграм. Тэгэхээр та энеграмыг одоо тий хин нэгнийг шүүхгөөд эсвэл хин нэгний алдаа дутагдлыг олж харахад битээ ашиглаарай. Харин эсвэргээрээ тэр хүнийг илүү ойлгоход, тэр хүний зам төлөвийг илүү таньж мэдэхэд ашиглаарай гэж одоо дахин хүсье. За тэгэхээр орчин үед бол тий энэ Дон Рисо, Рус Хадсон гэдэг энеграм институтыг одоо үүсгэн байгуулагч нар энеграмыг одоо дэлгэрүүлсэн байдаг. За мөн одоо доктор Вагнер гэдэг энэ хүн болохоор 1980 оноос хойш энеграмыг судалж зааж агаад 95 оноос одоо яг манайхтай адилхан одоо энэ сургалт гэрчлэгээжүүлэх хөтөлбөрийг одоо эхлүүлсэн юм хүн байна. За энэ Ginger Lapid Bogda гэдэг энэ эмэгтэй бол бизнес дэх энеграмыг одоо бас гаргаж ирсэн тий. Ер нь энеграмыг төгөлд бид нар бизнест хэрхэн ашиглах юм бэ гэх мэтчлэнгээр одоо гаргаж ирсэн байдаг байна. За тэгэхээр хүмүүсийн хувьд бол тий энэ онлын үнцэн нь өөрийгөө таних, дотоод хязгаар ойлгох, бусдыг шүүмжлүүлгүйгээр харах явдал. За тэгэхээр энеграм нь болохоор би хэн бэ гэдэг асуултанд хариулах би даасан хөгжлийн арга хэрэгслээ гэсэн. Тэгэхээр одоо та нар би өөрсдөөс нэг асуугаад үзтээ. Та би хэн бэ гэдэг асуултанд юу гэж хариулах вэ? Би хэн бэ? За тэгэхээр энэ асуултын хариулт бол тий асар их байгаа. Гэхдээ энэ асуултанд та жишээлбэл давуу талаа гаргах юм уу? Сул тарлаа харуулах юм уу? Нийгмийн ямар нэгэн хэм хэмжээсээ харуулах юм уу гэдэг маань одоо хоорондоо ялгаатай байна. За тэгэхээр өөрийгөө танина гэдэг нь болохоор сул талаа засах биш те. Жишээлбэл би ийм сул талтай юм байна. Мэдээж яг засахад оршин л доо. Гэхдээ яагаад би ер нь аливаа зүйлд ингэж хандаад байгаа? Яагаад би энэ зүйлийг хийгээд байгаа юм бэ гэдгийг ойлгох нь их чухал байна. За тэгэхээр өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгох чадвартай болдгоо. Тэгэхээр энэ маань бол те багш сэтгэл судлаач, удирдагч хүнс зайлшгүй хэрэгтэй ийм одоо ур чадвар байх нэ. За одоо хэдүүлээ энэ асуултанд бүгдээрээ сайхан микрофоноо нээж агаад боломжгүй хүмүүс маань юугаа яаж агаад чатаар бичээрэй. За та альва зүйлд хит хариуцлагатай бүхнийг өөрийн гараар хийх гэж зүтгэдэггүй эсвэл бусдын сэтгэлд нийцүүлэх гэж өөрийгөө золиослдог үү? За та аль нь вэ? Ямар төрлийн хүн вэ? За гэсэн эхэлчихв. Миний хувьд болохоор ер нь нэг дандаа золиослох хэлбэр рүү явдаг хүн байл да. Одоо социализмын үеийн хүмүүс чинь нэг тийм хүмүүжлтэй байдаг шүү дээ. Аль болохоор
өөрийгөө золиослох тий. Өөрөө бүгдийг ингээд хийчдэг тиймэрхүү юм байсан. Тэгээд сүүлийн үед орчин үеийн хүүхдүүдээс хамаарат тий одоо ингээд нийгэм өөр болж штэ тий. Нийгэм өөр болж байна. Би өөрчлөгдөх шаардлага болж байна. Ямар сандаа өөрчлөгдөх шаардлага болж байна гэдэг бас ер нь хуучин аргаараа зүтгээд авахгүйгээр тий орчин үеийн хүүхдүүдийг ойлгоё. Энэ зууны хүүхдүүд ямар юм гэдгийг мэдрэхийн тулд өөрөөсөө хэлээд ажиллаж байгаа. Энэ дээр ямар нэг өөрийгөө өөрчлөх айгүй том цохилт бол короны үед болсон гэж яриад байгаа. Тэр нь юу юм бэ гэсэн чинь коронавигийн үед ёстой жинхэнэ гэр бүлэрээ нэг байшин төвжигдэж бие биентэйгээ ойр дотн харьцах тийм боломжтой гарсан шүү дээ тий. Тэгээд ёстой гэр бүл урд нь бол цаг наргүй ажилласан завгүй хин юу илээ амьдрал маань юу болж байгаа илээ нөхөр анаач анзаарах завгүй хүүхдүүдээ ч анзаарах завгүй ажиллаж байлаа. Коронавигийн үед жинхэнэ өөр өөртөө мэдрэх дотоод мэдрэмжээ ер нь анзаарах үе эхэлсэн гэж боддгийн. Тэгээд өөрийнх нь зээ огноос өөрийгөө олж харж байгаа байхгүй юу? Тэр нь юу юм бэ гэхээр амар төрөмгий, ууртай, мухаштай тийм байдлыг ингээд өөрөөс огноосоо харж байгаа. Тэгээд яана миний зээ охин яагаад ийм байна гэсэн чинь манай охин ээж та яг манай өөрийгөө харж байгаагээд та ойлгодоо гэсэн чинь ердөө л тийм болтлоо тийм учир утгагүй ажлын боол мэтэр ингээд явсан байгаа байхгүй юу? Яг л нөгөө багш цангаа авчиад гэртээ гаргаад идэг тий. Багшлагтаа үртэл хүүхдүүдтэйгээ бас тийм маягаар харьцдаг ч юм уу тий. Ууртай юм болохгүй бол тэгэл уламжил сургалт ямар вүлээ? Улсын сургууль багш үнч нэг тийм дүр төрхтөө хүн болчдөг юм байна шүү дээ. За тэгээд ёстой болохоо яж байгаа юм байна. Тэгээд тэр үед ч бас тодорхой хэмжээгээр нэг янз бүрийн хувь хувьсгалын гой сургалтууд явдаг байлаа. Хувь хүний хөгжлийн онлайнаар. Тэгээд тэр үед Ану гэдэг багш байсан. Тэр маань диск сургалтыг тухайн үед хэлж өгөөд тэгээд бас янз бүрийн сэтгэл судлалын өөрийгөө хөгжүүлэх сургалтанд суулаа. Тэгээд хичээл танкмаар ороод эхэлсэн. Багш нар ингээд ажиллаа гэдэг тэгсэн чинь хүүхдүүд ингэж багшаа та өөр болчихжээ гэж. Та юмд амар хайрцаг байсан шүү дээ. Та тэгвэл ямар гоё нээлттэй болцсон юм бэ? Бид нэг ингээ ойлгоод байна шүү дээ. Тэгэл тэр үеэс эхлээд хүүхдүүдтэйгээ харьцаад шууд хүүхдүүдэд хичээл заахад аягүй хэцүү байсан байхгүй юу? Коронавигийн дараа орж ирсэн хүүхдүүд бүгд зохинд бууцсан, хичээлээ ойлголт авч өгөхгүй, шууд хичээл заахаар хүлээ авах чадамжгүй. Тэгээд өөр нөгөө хүүхдүүдийг сонирхоод байсан. Дискээ судлаа. Тийм юм биш хүүхдүүдээ гэсэн чинь нүдэн сэргээд өөрсдийнх нь талаар яриад гэсэн чинь хүүхдүүд гэж хичээл рүү. Тэрээс бид нар дандаа шинэ ухааны мэдлэгээ хүүхд рүү чигтдэг. Туршилт янз юм специфик шинэ ухаан чинь хэцүү шүү дээ тийм. Тэгдэг. Тэгсэн чинь одоо бол хүн талтай төвөөс нь хүүхдүүдэд олж хардаг болсон чинь хүүхдүүд миний хичээлд илүү ойлгодог. Багшаа гэдэг арын өрөөндөө орж надад юмаа ярьдаг юм болчихж байгаа. Тэгэхээр өөрөө л өөртөө. Одоо бол би хоёр зээгийнхэн дээр дахиад бүр өөрчлөлт биелэн хоёр зээг ойлгохгүй байна. Аюу хэцүү би төвтөө өөрөөрөө явдаг. Гэтэл бид нар хамаагүй тэднийг харьцуулж болохгүй бас өөрөөр нь явуулж байгаад өөрийнхөө next time гэдэг нь солж хараад байгаа байхгүй юу? Өөрөөр нь болгохын тулд би өөр ямаа арга суралцгаа гэдэл ойлгодог чинь. За юм. За маш их баярлалаа. Тэгэхээр боловсролын салбартаас цацрал их юм байна тий. Өөрийгөө ойлгоод өөрчлөлт хийгээд ингээд ийм бас мундаг багш нар агаад талархаж байна. За мембар сүрэн маань бас ингэсэн байна. Өөрийн гараар хийх гэж зүтгэдэг хэн нэгэнд итгэж чаддгүй юм шиг байгаамаа гэсэн байна тийм ээ. За маш сайн өөрийгөө тодорхойлсон байна. За өөр хуваалцах юм байна уу? Хит хариуцлагатай тийм ээ. Тийм хүн байна уу? За манай сод гэрэлт маань миний хувьд альва дүрмийг дагах үнэнч хариуцлагатай байхыг гэрмэлцдэг. Өөрөө хийх гэж зүтгэдэг гэж байна. За ер нь их л өөрийнхөө зүтгэдэг хүмүүс орж ирсэн байна уу? За би бодохдоо ингэж бодд юм аа. Бидний өдөр тутам маш олон харилцаанд ордог тий. Гэр бүл, нийгэм, одоо гадаа олон нийтийн газар ч юм уу тий. Тэгэхээр би өөрийгөө ингээд ажиллаад хахаар хит хариуцлагатай байх үедээ бол ингээд хариуцлагатай байдаг те альва нэгэн даалгавар авах хичээлээ заах юм уу бусдтай харьцах үедээ ч юм уу зарим үед одоо бусдын сэтгэлд бол нийцүүлж одоо өөрийгөө бас золиослох тийм бас харилцаас үүсдэг одоо
нийт одоо тий эцэгчүүд санал гаргахад за шиг нэг дагч тийм үү гэдэг ч юм уу тий гэр бүлийн харилцаанд за хүүхдээ ингэчи да за энэ зүйл дээр нь хатуурхад явах тий хичнээн бид нар юм онлоор ийм ч гэсэн хүүхдээ жоохон ажиглаад өөрийнхөө нь байлгач тийм үү даач гэдэг юм уу тий бас ингээд хүүхдийнхаа нөхрийнхөө аав ээжийнхаа одоо хамт найзынхаа сэтгэлд бас нийцүүлэх гэж заримдаа бас өөрийгөө бас золиослолтой хөлцөнгөө байдаг. А зарим зүйл дээр бол за би энэ ажлыг хийх ёстой. Би энийг заавал хийх ёстой тий. Энийг би өөрийнхөө гараар заавал хийн ч гэдэг юм уу тий. Энэ нь болохоор альва одоо энэ зүгээр энгийн зүйл дээр ажиглагддаг шүү дээ. Одоо жишээлбэл гэртээ ингээл бууз хийгээ ч юм уу, хуш өрөөгээ ч юм уу, хоол хийх гэл ингээ байхад заримдаа ингээ нэг хажуугаар за ээж би ингээ тусалчих уу гэхээр яах ээж бүгдийг хийгээд дуусгачих гэдэг юм уу те. Энэ зүгээр яг нэг гүн гүнзгий ойлгоод авахгүй те. Зүгээр яг л бидний өдөр тутмын амьдралд яг ингээл яг хийгчлээдэг одоо дотроос гарч л байдаг үйлдэл юм уу да гэж би хариулна. За их сонирхолтой. Тэгэхээр нөгөө энийг одоо хэдүүлээ яг зан чанараа ухаад үзэхээр яг ямар үед бас яг энэ гарч ирээд байна гэдэг маань их сонирхол татнаа. За уур хуваалцах юм. Би болохоор одон баяр. За альва зүйлд хит хариуцлагатай бүхнийг өөрийн гараар хийх гэж зүтгэдэг. Эсвэл бусдын сэтгэл нийцүүлэх гэж өөрийгөө золиослдог. За золиослохын тухайд бол ер нь айгүй үгүй гэж хэлж сурж байгаа. Ер нь бол сүүлийн 4-5 жил ер нь хангалттай хэмжээнд хэлж чаддаг болсон. Өмнө нь айгүй чаддгүй байсан. За тэгээд альва зүйлд хит хариуцлагатай ер нь ингээд байдаг. Энийг өөрийгөө мэддэг. Тэгээ бусад одоо найз нөхөд гэдэг ч юм уу те хүмүүс ч гэсэн за хитрхи битээ ингэж улаарай ч юм уу те битээ ингэж дандаа одоо за бусад хүмүүс зарим тохиолдолд найдаж үлдээж ажлыг ер нь айгүй тийм хөнгөн зохицуулж гэдэг ч юм уу те ийм зөвлөгөө ер нь бол өгдөг. За авах гэж ер нь бол жоохон хичээдэг. Гэхдээ яг ингээд яг тулсан хариуцлагатай зүйл дээр ерөөсөө хүнд найдаж үлдээж чаддгүй. Яг өөрөө л хийдэг. Тэр нь хийж чадахгүй болохоор өөрийгөө бас ингээд сонин заавал хийх ёстой байсан юм шиг ингэж бодоод идэг болохоор за дараа нь тэг зовж ахаар одоо амжуулаад хийхэд тусахыг даа гэд. Тэр нь бол юмыг чанартай тэгж одоо яг өөрийн гараар хийх гэж жоохон улаар зүтгэдэг талтай. Тэрийг өөрөө мэдээд байгаа мөртөө ер нь жоохон чадахгүй л байгаад байгаа. За уучлаарай. За маш их баярлалаа. За тэгэхээр энэ бүгд маань бид нарын нөгөө энеграмын зан төлөвийн хэв шимж ямар байгаагаас тийм ээ ялгаатай байх нэ. Тэгэхээр хүн бүрээ өөр өөрийн дотоод энэ мэдрэмж маань өөр байдаг байх нэ. За тэгэхээр одоо хэдүүлээ энеграм хичээл юу хэрхэн явагдд юм бэ гэдэг талаар үзнэ. За тэгэхээр ерөөхдөө одоо яг манай зүгээс одоо гаргасан хөтөлбөрийн дагуу тийм ээ энеграм сургалт ер нь ямар хэлбэрээр явагддаг талаар би шууд одоо жишээ хичээл заана. За тэгээ та нар маань тэрийг үзээд намайг зааж явах явцад одоо бүгдээрээ тестээ бөглөөг байгаа шүү дээ тий. За ер нь энеграм тест өмнө нь өгчсэн юм байна уу? Англи хэл дээр ч юм уу эсвэл өөр газраас ч юм уу? Өгчсэн. За англи номер өссөн. Нэг номер өссөн. Хин бэ? Эрдэнэ болгон. За нэг номер өссөн. Булгаа. За булгаа. За окей. За өөр хин өгчсэн гэсэн бэ? Нөгөөгүй. Өгөөгүй. За цацрагч бол өгөөгүй байна тийм ээ. За окей. За тэгэхээр одоо би хичээл зааж явах явцад та нар маань яг одоо 9 хэв шинжээг ямар агуулгын дагуу заадлаа би ерөөхдөө тий заагаад явна. Тэгээ та нар маань сонсож байхдаа аль нь надтай илүү төстэй байна вэ? Тий би ер нь одоо яг юу юм бэ? Хэдэн юм бэ гэдгээ давхар сонсоод яваарэ. За тэгэхээр энеграм сургалт бол одоо жишээлбэл бид нар байгууллага, за мөн одоо сургуулиудад ч юм уу ингээд заахтаа тухайн насандаа тохирсон маш хөнгөн байдлаар эхлээд заагддаг. Бүр нь одоо наривчилсан одоо тий хувьчилсан уулзалт ч юм уу эсвэл одоо бүр нэлээд одоо нарийн өрлөгөө төвлөрөх сургалтуудад бол маш ухаж одоо заадаг байгаа. За тэгэхээр би одоо л аюу хөнгөн байдлаар хичээлээ заана. За хичээл эхэллээ. За тэгэхээр одоо шууд хичээлээ.
заагаад явъя. За тэгэхээр та би хинбэ гэдэг асуултанд юу гэж хариулах вэ гэж одоо энэ асуулт маань эхэлдэг. Тэгэхээр би хинбэ гэдэг асуултанд хүмүүс олон төрлөөр хариулж байгаа. Жишээлбэл нэрээ хэлнэ, насаа хэлнэ, тэ би ийм мэрэгчлэлтэй хүн, эсвэл би ээж хүн, би аав хүн ч гэдэг юм уу. Айгүй олон юм нийгмийн одоо өөрсдийнхөө статусыг одоо илэрхийлж хэлдэг ба. Тэгээ бид нар нийтлэг талаараа бие биетэйгээ их төстэй тий адилхан Монгол улсад төрсэн, адилхан Улаанбаатар хотод амьдарч байна. Эсвэл зарим нь нэг байгууллагад ажиллаж байна. Зарим хүмүүсийн овг нэр хүртэл ижилхэн байдаг шүү дээ. Гэхдээ бид нарын нэг нэгнээсээ ялгаатай өөр болгодог зүйл бол бидний зан чанар байгаа. Тэр энэ зан чанар маань өөр байгаагаас шалтгаалаад бид нар өөрийнхөө амьдрал дээр өөрийн гэсэн та буюу өөрийн гэсэн биегээ бүтээж амьдарч байгаа гэсэн үг. За, хувь хүний зан төлөвийг 3 төрлийн сувдаар илэрхийлдэг байгаа. За тэгээ яагаад сувдаар илэрхийлдэг вэ гэхээр хисааны завсраар сувд яаж бий болдог вэ гэхээр хисаан завсраар элсний ширхгүүд орж байгаа. За тэгээ элсний ширхгүүд орж их үед тэр дотроо ингээд эргэлдээд бүрлдэж идэг. Тэгэд энэ үед хисаа маш их өвдөлтийг мэдэрдэг гинэ. Бүр маш их өвддөг гэж байна. За ингээд тэр элсний ширхгүүд маань бүрлдснээрээ энэ гоёмсог сувдыг бий болгож байгаа. Тэгээ яг энэнтэй адилхан одоогийн та бий болохын тулд та гэдэг хүн одоо тий булгаа, цацрал, одноо гэдэг энэ хүмүүс бий болохын тулд маш олон өнгөрсөн хугацаанд ад жаргалтай, баяр хөөртэй болон одоо хүнд хэцүү, бэрхшээлтэй цаг мөчүүдийг туулж ирсэн байна. Тэгэхээр энэ энеграм гэдэг маань өөрөө бид нарын 7 нас хүртэлх төлөвшөж байгаа зан төлөвийг тодорхойлдог. Бид 7 нас хүртлээ ямар орчноос юуг мэдэрсэн, ямар мэдрэмжийг илүү их мэдэрч өссөн бэ гэдэг маань таны одоогийн энэ энеграм хэв шинжигчэнд гаргаж ирж байна гэсэн. За ингээд 3 төрлийн сувд бий болдог байна. За энэ 3 төрлийн сувдны элсний ширхгүүд нь өөр өөрөөсөө ялгаатай буюу бие биенээсээ одоо ялгаатай өөр байдаг байна. За эхний төрлийн хүмүүс бол цэнхэр сувдны төрөл буюу тархи төвтэй хүмүүс. За энэ хүмүүс бол жижиг том ямар ч шийдвэрийг маш их бодож гаргадаг хүмүүс. За хоёр дахь хүмүүс бол мэдрэмж төвтэй хүмүүс. За гацаад байна уу манайхаа яаж вэ? За тухайн үед миний сэтгэл хөдлөл, мэдрэмж юуг мэдэрч ин түүгээрээ шууд шийдвэр гаргаж байна. За гурав дахь хүмүүс бол хүч төвтэй буюу за миний зүүн сайн үзэл тэмүүлэл бие организм юу мэдэрч ин түүгээрээ шууд шийдвэр гаргадаг хүмүүс. За ингээд 3 төрлийн сувдаар одоо илэрхийлдэг байх нэ. За одоо та хэд мэ сая сонслоо тарих, мэдрэмж, хүч гэдэг. За та аль нь юм шиг вэ? Тарих байна уу, мэдрэмж байна уу, хүч байна уу? Өөрийгөө юу гэж бодож байна? Мэдрэмж. За мэдрэмж юм шиг байна. За манай цэгэгч байна мэдрэмж. За навччаа маань мэдрэмж гэсэн байна. За би өөрийгөө хүч гэж бодож байна гэсэн юм байна уу? Одоо хүчил байх та ер нь гэдэг. За содгэрл манаас мэдрэмж гэсэн байна тийм ээ. За тарих төвтэй гэж бодож байгаа. Бөө мэдрэмжүүд ороод ирсэн болов. Би бол тарих баха гэж бодож байгаа юм гэнэ. Би баг тарих баха. Одон маяг. Одноо. За окей. За одноо маань өөрийгөө ер нь тарих гэж бодож байна тий. За окей. За тэгэхээр ер нь дэлхий дээр хүмүүсийг 3 төвд хувааж байна. За энд хэмб. Авир мэд маань мэдрэмж баха гэсэн байна. За За ойлголоо. За тэгэхээр ерөөхдөө ингээд харах юм бол тарих бол одоо хүний толгой хэсэг. Тэгээд тарих төвтэй хүмүүсийн толгой авиг өвддөг гинэ авих юм боддог гэж. За мэдрэмж буюу зүрх тийм ээ. Хүний зүрх хэсэг буюу мэдрэмж төвтэй хүмүүсийн сэтгэл авиг өвддөг гинэ. Тэ? Одоо жишээлбэл айгүй хүний төлөө санаа зовоол ингээл тэ. За хүч төвийнхнийг болохоор гидсээр төлөөлүүлж. Тэгээ ер нь ингээл байгууллагын сургалтууд ч юм уу те янз бүрийн сургалтуудад очивол хүчүүдээс асуудгийг юу уурлахаар чи юу өвдөж гин гингүүт гидс өвдөддөг. Тэгээ ер нь хүний хүч бол яг ингээд гидсэн дээрээ төвлөрдөг. Тэм учраас одоо хүч төвийнхнийг гидсээр төлөөлүүлж байгаа. За ингээд яаж байгаа вэ гэхээр тухайн хүмүүсийг одоо илүү хүч буюу одоо те энэ гидс хэсгээр төлөөлөлдөг. Ингээ харахаар тарих, зүрх, хүч, гидс буюу нэг хүний бүтэн биеийг одоо бүтээж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дэлхий дээр энэ 3 төрлийн хүмүүс байж ээж нэг нэгээ нөхөж амьдардаг байна. За жишээлбэл тарих төвтэй хүн байхгүй бол маш их бодож шийдвэр гаргадаг хүн байхгүй болчихно.
За магадгүй нэг байгууллагад мэдрэмж төвтэй хүн байхгүй бол тэр байгууллага нэг юм хүйтэн хөндий за нэгнээ тоохгүй те яг л ажлын төлөө ч юм шиг ийм одоо зүйлсүүд гарч ирдэг. За магадгүй тэр байгууллагт хүч төв байхгүй бол яадаг вэ гэхээр шийдвэр гаргалт их удаан явагддаг ч юм уу тийм ээ. За эсвэл одоо аливаа ажил нь одоо урагшлахад айгу хүндрэлтэй болж эхэлдэг. Тэгэхээр энэ гурван төвийн хүмүүс бол гурлаа л одоо чухал хүмүүс байх нэ. За тэгэхээр ингээд харах юм бол 9 одоо ийм зам төлөв маань байна. За хэрвээ тест маань 8, 9, 1 номер авах юм бол та улаан сувны төрөл буюу хүч төвтэй хүн байх нэ. За тестийн хариу маань 5, 6, 7 номер байх юм бол та цэнхэр сувны төрөл буюу тархи төвтэй хүн байх нь. За тестийн хариу нь 2, 3, 4 номер байх юм бол та ногоон сувны төрөл буюу мэдрэмж төвтэй хүмүүс байх нэ. Тэгэхээр ийм одоо 3 төрлийн 3 төвтэй хүмүүс байдаг байх нэ. За одоо би зан төлөв болгоныг нэг нэгээр нь ярина. Тэгээд үнийгээ сонсож байхдаа та нар маань би өөр нь хин бэ? Би одоо аль нь юм бэ? Аль надтай илүү тохирж ийн вэ гэдгээ гаргаж ирээрээ. Тэгээд ер нь бол хүмүүст хэлэхдээ одоо анхааруулгатай ингэдэг. Та нарыг одоо жоохон муулах шүү гэд. Тэгээ яаж байгаа гэхээр те хүн ер нь дагуу талаа сонсохоор би чи ямар гоё хүн бэ гэд ингээд мартчихдаг гинэ. Тэ би ч өстэй айгүй мундаг юм байна шүү дээ. Сул талыг нь ер нь хэлэхээр яадаг вэ гэхээр би яагаад те нэрээ би чи энэ үед ингэдэж шүү гэдэг нөө дараа нь тархинд ер нь айгүй хүчтэй мэдээлэл очиж. Тэгээд дараа нь ямар нэгэн зүйлээ хийж явах үедээ нэрээ нөгөө сургалтын дээр те миний сул талыг ингэж хэлчихсэн яг тэр нь гарах гад энэ даач гэдэг юм уу те энэ мэтчлэнгээр өөр дээрээ дүгнэлт хийж одоо явдаг байх нэ. За одоо ингээд нэг нэмрээс ахуулаад зам төлөвүүдийг одоо хуваалцнаа. За нэг нэмрийн хүмүүс бол те шоргоолч хүмүүс байна. За тэгээ шоргоолж ерөөсөө амьдралынхаа туршид хийдэг нэг юм үйлдэлтэй байдаг. Гинэ жишээлбэл би энэ дэдэрх хичээлийг эндээс аваад ийшээ зөөх бол ерөөсөө насан туршдаа үнийг л хийж амьдэрдэг. За яг энэтэй адилхан одоо нэг нэмрийн хүмүүс тийм ээ. Миний хийх ёстой ажил юу вэ? Тэгвэл би энийг яг цаг тухайд нь хийнэ. За маш зарчимж, ёс зүйтэй. За яах нь ерөөсөө жишээлбэл одоо шинэ ажилд орох юм бол тухайн ажилд мөрдөгдөх 100 хуудастай дүрм байлаа гэж дүрмийн ном тийм. Тэр бүх дүрмийг уншиж агаад яг л тэр дүрмийн дагуу ажилдаг хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүс бол ерөөсөө яг амьдралынхаа зарчим, ёс зүйг маш их баримталж амьдардаг хүмүүс юм. За ерөө ингээл нэгүтэйг ажиллахаар номнууд нь өнгөөрөө өрөөстэй тий цэгэр ногоон шар гэх мэтчлэнгээр за тэгээд одоо ширээн гэр орно маш юм тоос тортоггүй цэвэрхэн цэмцгэр за өөртөөх нь хувцлалт хүртэл их одоо ийм цэмгэр одоо харагддаг тий. За тэгээд нэг номерууд ер нь нэг юм хурц харцтай ер нь юм харц нэг хурц за заримдаа одоо нүдний шил зүгцэн байдаг ч юм уу одоо ийм төрлийн хүмүүс аа. За нэгүүд маань ер нь одоо юм хэр баргийн хүмүүстэй нэг амар хэрүүл маргаан хийгээд ч юм уу ингээд тахгүй ер нь аливаа зүйлийг хөвчлийг ийдэг тэ хүмүүстэй учир зүгээ сайн ололцдог. За тэгтээ стресстэй ирэхээрээ энэ хүмүүсийн сул тал нь доберман буюу одоо энэ анч нохоо болоод төрчихөж байгаа. За энэ нохоо бол одоо эзний өвчлөл урдаг нохоо гэж. Тэ арт болоод эхэлдэг. Тэгэхээр нэг номерууд энеграмын төгөлдрийг эрхэмлэгч нар за яаж байгаа вэ гэхээр бүх зүйл төгс байх ёстой гэж үздэг. Тийм учраас ерөөсөө юу ч хийсэн төгс хийх гэж үздэг. За жишээлбэл хүүхэд нь аяга угаалаа. Нэгүүд яадаг вэ гэхээр эхлээ бодно. За энийг дутуу энэ бүгдийг дутуу хийсэн байна да тий энийг дутуу хийсэн байна тэрийг дутуу хийсэн байна гэ бүгдийг хараад за одоо дараа нь өөрөө л угаая даач гэдэг юм уу тий. За илэрхийлэхгүй. За магадгүй ажил дээр нэг хүн ажил хийгээд авчих юм бол сэтгэлд нь хүрч өгөхгүй. Энийгээ дахиад жоохон ингэ хийсэн бол тэрийгээ дахиад жоохон тэгээд хийсэн бол гэх мэтчлэнгээр яах нь дахиад илүү зүйлийг хүсэддэг. За өөрөө нэг ажил хийлээ. За яаж бодгоо гэхээр за тий би энийг дахиад жоохон ингэ хийчихвэл болчих واخа. Дахиад жоохон тэгээ хийчих гэдэг юм уу. Яг нь өөрийнх нь хийж байгаа зүйл хүртэл сэтгэлд нь бүрэн нийцэж өгдөг гэсэн. За ийм учраас нэг номерууд маань яаж байгаа вэ гэхээр маш их зүйлүүдийг төгс хийх гэж хичээж амьдардаг хүмүүс байх нэ. За ингээд нөгөө төгс гэдэг зүйлд нь тий төгс гэдэг энэ мэдрэмжинд нь нийцэхгүй байгаа учраас нэгүүд маань хүмүүсийн одоо алдаа дутагдлыг хэлж эхэлдэг. Чи тэрийгээ жоохон ингээ хийчихээ тий энэ чинь ийм юмнууд нь дутуу байна ч гэдэг юм. За тэгэх юм бол нөгөө хурц үгтэй болж эхэлж байгаа. За яах нь шүүмжлэгч болоод эхэлдэг.
Тэгээд энэ одоо яагаад намайг шүүмжлээд байгаа юм бол те эсвэл энэ хүн дандаа л ингээл те дандаа ингээл миний дутуу юмнуудыг ярьж байгаа юм ч гэдэг юм уу. Уул нь нөгөө нэг одоо сайн санаад те дахиад жоох ингээ хийчээрэй гэж хэлээд байдаг. Тэр нь нөгөө сонсож байгаа хүмүүст нь шүүмжлүүлээд байгаа юм шиг ийм хурц мэдрэмжийг одоо маш их өгдөг ба. Тэгээ бид нар 20 оноос эхлээд танхимын сургалтыг ерөөхдөө 7 хоногт одоо хагас өдөр болгоо юм 20 хүнтэй танхимын сургалт хийдэг гэсэн. Тэгээд танхимын сургалт хийдэг байхад нэгүүд ирнэ. За тэгээ нэг номерууд ирээд хамгийн урт зурч. За хамгийн урт зураа тий хичээлээ маш сайн сонсноо. За хичээл жоохон цагаасаа эхлэх гэдэг хүмүүс жоо хоцроо шүү дээ тий. Тэгээ нэг 10 минут хоцроод эхлэнгүүт нэгүүд юу гэдэг вэ гэхээр яадаг. Багшаа цаг болчлоо эхлэхгүй юм уу гэл. Тэгэл за одоо эхлэе тий одоо хүмүүс ирж байгаа одоо эхлэе гэл. За тэгэл ерөнхийдөө ингээл хичээлийн туршид айгүй юм хянамгаа сонсно маш ингээл хянаал те. За дуртай байгаа юм болоо дургүй байгаа юм болоо гэл ингээл бодоол те. Ер нь бол баг инээгч хүү баг ингээл сонсож байгаа. Тэгээ сонсож байгаа л хичээл тусны да. Хөө баярлалаа агшаа гоё хичээлээ гэж яваад. За яасан таалагдсан. Гэхдээ тэрийг ингээл амар сүртэй илэрхийлээл те инээ чанаагаал ингээд тахгүй. Тэгээ ер нь гаднаас нь ингээд нэгүүдийг харахаар хүмүүс жоохон хатуу хүн юм шиг байна. Жоохон ааштай хүн юм шиг байна гэж нэгүүдийг бас их хвчлэн тэгж харааддаг. Гэтэл нэг номеруудтай уулзаад үзэхээр маш их юм хөвгчлөлтэй те айгүй инээдхөртэй бас хүнээр айгүй тухайн үедээ тоглоом шоглоом хийждэг ийм одоо хүмүүс байдаг. За тэгээд ерөөхдөө одоо жишээ дурдах юм бол нөгөө Улсын хурлын гишүүн Ануужин гэдэг шүү дээ. Ануужин. За тэр гэр бүлээрээ Ануужин гишүүн гэр бүлээрээ сургалт авч ирсэн. Тэгээд ингээ уулзсан чинь нэрэл ингээл эхлээл хараал уулзах мөчүүд бол жоох юм те ийм хатуу юм шиг нэг юм хянамгай юм шиг харагдсан чинь өөрөө нэг номерын зам төлөвтэйсэн. Тэгээд ингээд хичээл дуусны дараа ярилцаад үтсэн чинь айгүй тийм те тас хөхөрсөн, инээд алдсан тийм одоо эмгэгтэйсэн ба. Тэгэхээр нөгөө нэг бид нар хүнийг гаднаас нь хараад дүгнэх одоо ямар ч боломж байхгүй. Тэгэхээр нөгөө хувь хүний зам төлөв юу вэ гэдгийг одоо харж ойлгох нь ийм чухал байдаг бахнэ. За улсын хувьд одоо Орос улсаар төлөөлүүлдэг хатуу дэг журамтай байдлаар илэрхийлдэг өнгөн мөнгөлөг саарл өнгө буюу жоохон хүүтэн өнгөөр төлөөлүүлж байгаа. За жишээлбэл нэг номерын хүмүүс ажил дээрээ ингээл одоо ажил дээрээ ингээд те ажил дээр нь хүмүүс ингээл инээлтэл ээжлээ гэж нэгүүд орж ирэл те за бүгд ажиллаа хийцгээе гэж шууд нэг ажлын уур амьсгал руу оруулж эхэлдэг. Тэгэхээр энэ хүмүүс бол одоо бусдын нүдэнд бол жоохон юм хатуу хүүтэн мэдрэмжийг их өгдөг байх нэ. За нэгүүд бол юм байна. За 2 номеруудыг харъя. За хоёрууд бол мэдрэмж төвтэй. За тэгээд энэ хүмүүс бол жижигхэн нохоогоор төлөвлөж байгаа. Тэгээ нохоод ижихээр ингээд гэртээ байхгүй байж байгаа л орж ирэхээр те инээгээл урдаас нөгөө ингээд сахилгагуутаал гүүж ирээл ингэдэг штеп. За 2 номерын хүмүүс бол яг тийм гэж бодож байгаа. 2 номерын хүмүүс бол одоо те бусдыг маш сайн ойлгодог, өөрөвч зөөлөн, тусч. За ийм хүмүүс. За энеграмын туслагч нар миний тусламж хаана хүнд хэрэгтэй байна вэ гэдгийг маш их боддог. За жишээлбэл танхимд өрөн хүн сууж илаа. 2 номерынхон орж ирээд хин миний тусламж хэрэгтэй байна гэд тухайн хүн тохирсон тусламжнуудыг жишээлбэл та кофе уух уу гэдэг юм уу те. Эсвэл халууцж яана цонхоо нээчээ гэж тусаал цонхоо нээчдэг ч юм уу. Энэ мэтчлэнгээр өөрөө шууд юм актив буюу шууд одоо те үйлдэл аваад одоо ингэж хэрэгжүүлдэг төрлийн юмс байдаг байна. За 2 номерын хүмүүс бол ингээл сургалтын дээр яадаг вэ гэхээр уртаас хараал те суучна. Тэгэл инээгээл хариу үйлдэл үзүүлээл те. За юм ярих юм бол толгой дохиол би чамтай ярилцаад дээ шүү, чамааг мэдрээд дээ шүү гэдгийг аягуулсаа илэрхийлдэг. За чат бичлэгтэй хүртэл аягүй их эможи ашигладаг те. Зүрх одоо инээсэн те эможинууд ингээд маш их ашигладаг. Яаж байгаа вэ гэхээр зүгээр текст биччихээр тэр мэдрэмж нь бүрэн харагдахгүй байгаа юм шиг санагдаад байгаа. Тийм учраас одоо 2 номерууд эможи ашиглаад тэр мэдрэмжээ давхар одоо илэрхийлж өгдөг. За 2 номерын хүмүүс бол ер нь бол одоо бүх зүйлээ хүнд өгөх буюу туслах гэж одоо хичээж амьдардаг хүмүүс. Хөргөчөө ослоод хүнд өгчдөг. Тэ? Өөрийнх нь гэрт юм байхгүй. Гэхдээ хүнд авчиад өгчөж байгаа. За эмэгтэй 2 номерууд бол бүр үр тавиад, зээл тавиад хүнд бэлэг аваад өгчөж байгаа. Маш их тийм хоёрууд идэг. За дээрэс нь одоо 2 номерын яаж байгаа вэ гэхээр нэг юм хэцүү мэдрэмж байгаа. Тэр мэдрэмж нь юу вэ гэхээр би энэ хүнд туслахгүй бол энэ хүний хувьд үн цэнэгүй болох гэдэг юм шиг мэдрэмжийг авч амьдэрдэг гэсэн. Тийм учраас ерөөсөө л эргэн тойрныхон бүх хүн туслах гэж хичээдэг. За үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгэл ерөөсөө 2 номер жоохон ахиу байгуулах тушаал те. За 2 номерын бол үгүй гэж хэлж чаддгүй гэл тэгэнгүүт хоёрууд харин тийм гээл дуу нэгтэйгээр арилж байгаа. За жишээлбэл амжихгүй байлаа те.
юу ч хийж амжихгүй байлаа. Тэгсэн чинь нэг найз нь тий "Нэстэ энийг амжуулаад өгөөч" ингэж гэх юм бол уул нь өөрийнхөө ажлыг амжих байгаа. Гэхдээ тий амжуулаад. За өөрөө гэртээ арих чилаа. Гэртээ армаараа. Тэгсэн чинь найзаагаа дээш нь төхүүлээд өгөөч гэх юм бол тий одоо тгий та. Энэ мэдчилэнгээр 2 номерын хүмүүс ерөөсөө бусад хүн рүү одоо илүү чиглэж одоо амьдардаг буюу өөрөө юу хүсээд байна, би юу хүсээд байна гэдэгтээ биш бусад хүмүүс маань буюу миний эргэн тойрны хүмүүс юу хүсээд байна гэдэг дээр одоо илүү анхаарч амьдардаг ба. За тэгээд одоо 2 номерууд те жишээлбэл алтан байгууллага дотор ч юм уу байх юм бол хинээс салсан хідэн хүүхэдтэй бүгдийг мэдж байгаа. Бүгдэнтэй юм яриад үзсэн те. За танихгүй газар очих юм бол айгүй хурдан найзтай болчихдээ. Энэ мэтчлэнгээр маш их юм гадагшаа мэдрэмжтэй хүмүүс байдаг байна. За сул тал нь юу вэ гэхээр одоо сул тал нь муур болоод төрж байгаа. Хумсаанаас муур гэж тэгтэрч те гомдомхоо болоод эхэлдэг гэсэн. За хүнд гомдноо. Тэгээ гомдож байгаагаа илэрхийлэхгүй. Тухайд жишээлбэл гомдож байхдаа нэг муухамжтай юм чинь те жоохон айтаахан хэлчихгүй. Эсвэл зүгээр л ингээл хийчихэл хэдтэй ч гэдэг юм ингээд нэг айгүй их юм гомдож байгаа мэдрэмжээ дотроо бодно. За тэгээд нөгөө гомдоосон хүн нь өөрөө мэдэхгүй шүү дээ. Гүний гомдоос үгүйгээ ч мэдэхгүй. За ингээд байжснаа нөгөө хүн нь эргээ сайхан ашлангууд. За энэ маань сайхан юм дээ тий. Гэт эргээд одоо ингээд уурчилчихдаг. За ингээд яах нь гомдоол уучлаад ингээд явж агаад нэг өдөр одоо тесэрч байгаа. За тэгээд тэр тесэрсэн мэдрэмж бол тий одоо бас яг өөрөө хэлэхээр хэлж чадахгүй. Уйл гад ч юм уу, тий айгүй өөрт нь хэцэн. Тийм учраас одоо мессеж бичдэг ч юм уу, чат бичдэг ч юм уу, тий захиа бичдэг ч юм. Тэр чат нь одоо бараг 20 жилийн өмнөх гомдлоо хүртэл бичээд бүгднийг одоо явуулчих. За ингээд чатаа бичээд гомдлоод сайхан өөрийгөө ингээд хамаг юм гадагшлуулад дахиад тэр бичснийхээ араас дахиад харамсаж байгаа. Тий яах гэж бичвэ тий гомдоочлоо. Тэгэнгүүтээ эргээд баг өөрөө уучлахгүй ч. Тэ би одоо тий ингэсэн байна, тэгсэн байна, уучлаарай гэх мэтчлэн. Энэ мэтчлэнгээр 2 номер хүмүүс хүн төвтэй хүмүүс байх нэ. Тэгэхээр сэтгэл хөдлөл маш өндөр. Бараг нөгөө нэг 40 нас хүрсэн ч 50 нас хүрсэн ч төлөвшөөгүй хүүхчиг байдаг. Одоо ийм зан төлөвтэй хүмүүс байх нь. Заавалсан Итали улс хайрын улс, өнгө нь улаан өнгө хайрын өнгө. Хоёр байхгүй бол дэлхийн хайраар дутнаа гэж байгаа. Тэгэхээр одоо эргэн тойрныхоо хүмүүсийг маш их халамжилдаг, гэр бүлээ халамжилдаг ийм одоо төрлийн хүмүүс байдаг байх нэ. Тэгэхээр 2 номерын хүмүүс маань хүнд тусалснараа яадаг вэ гэхээр ерөөсөө юм хяналтгүй тусламжуудыг маш их үзүүлдэг. Жишээлбэл те тасралтгүй ингээл өгөөл туслаа л юм. Тэгээд нөгөө 2 номероос тусламж авч байгаа хүн нь нэг юм барьцаалагдсан юм шиг мэдрэмжийг авчих. За яах нь? Маш их юм аваад, маш их бэлэг аваад ч юм уу, те маш их тусламжийг аваад дараа нь энэ хүн тэр хүнд одоо 2 номерт маань үгүй гэж хэлж чадхаа болчих. Тэ яг л барьцаалагдсан юм шиг. Ийм мэдрэмжийг авч явдаг хүмүүсээс маш их байдаг. За 3 номер. За мэдрэмж төвтэй бүрэгдүүд ах нь. За бүрэгдийн талаар ярьж өгье. Бүргэд 40 нас хүрэхээр хөгшөрдөг. За тэгээд яаж байгаа вэ гэхээр үдсүүд нь ургаад ан аваа хийж чадхаа болоод за ер нь бол одоо тий амьдрахад хэцүү болчих. За ингээд бүргэд маань өндөр хавцал дээр очиж. Тэгээд тэр өндөр хавцал дээр очиод бүх үдсүүднүүдээ хуулж хаяад за ургасан хүмснүүдаа бүгдийг нь сугалж аваад за тэгээд хушуугаа одоо хадан хавцалд үрээд за ингээд 30 хоногийн турш тэр одоо өндөр хавцал дээр хөвтөж байгаа. 30 хоногийн турш хөвтөж агаад яадаг вэ гэхээр эргэж одоо нэг үйлдэл хийдэг. За энэ үйлдэл нь өндөр хавцлаасаа өсрөн. За унах юм бол мэдээж тэр чигтээ өөхөн далавчаад дэлгээд нисэж чадах юм бол дахиад шин залуу бүргэд шиг одоо 30 жил амьдардаг ийм амьтан байгаа. Тэгэхээр бүргэд бол өөрийнхөө амьдралд одоо их шинжилэлт хийдэг одоо амьтан байна. Тэгээ 2 болон 3 номерын хүмүүс бол гаднаасаа их адилхан харагддаг. За жишээлбэл те ялваа хийж байгаа зүйл нь хүмүүстэй ярилцж байгаа нь хөгжилтэй байгаа нь хүнд тусалж байгаа нь их төстэй. Гэхдээ 3 номер бол 2-ыг бодох юм бол зорилго төвтэй хүмүүс, ажил төвтэй гэсэн. Жишээлбэл өнөөдөр миний хийх ёстой ажил юу вэ гэж одоо их боддог гэсэн. Төлөвлөгөөний дагуу явдаг, зорилгын дагуу явдаг, амьдрал тавьсан зорилго нь их чухал. За 3 номеруудыг амжилт бүтээгч нар гэж байгаа. За яах нь амжилтыг бүтээх буюу би тайзан дээр байх ёстой гэж үздэг хүмүүс. За ийм учраас 3 номерууд намайг амжилтанд хүргэх ёстой одоо хүргэж өгөх зүйл юу вэ гэдэг рүү илүү их төвлөрч амьдардаг гэсэн.
За жишээлбэл 3 номерын хүн одоо ажлын байран дээр ажиллаа хийж байхдаа юу бодох вэ гэхээр би энэ ажил дээр хэрхэн өсөн дэвших вэ гэдэг маш чухал. За ингээд яах нь түүнийхээ төлөө хичээнгүйлэн ажилтдаг. За зарим гуруудыг харах юм бол ажилд маш махруу бүр тий. Ерөөсөө ингээл өдөр шөнөгүй ажиллая гэдэг иждэг. Тэгээ 3 номерын хүмүүс бол амжилтанд хүрнэ. Тий? Маш сайн амжилтанд хүрдэг, өндөр амжилтанд хүрдэг. Гэхдээ хинтээ хамт хүрдэг вэ гэхээр ганцаар хүрдэг. Яаж байгаа вэ гэхээр гэр бүлээ хаяад, найз нөхдөө хаяад нөгөө амжилтын төлөө бүр тасралтгүй зүтгэцэн гэсэн үг. За ингээд яах нь намайг амжилтанд хүрэхэд хэрэг болох одоо зүйлсүүд юу вэ гэдэг дээр төвлөрч амьдарсаар хагаад нөгөө чухал зүйлсүүдтэй цаг гаргахгүйгээр зөвхөн ажлын төлөө явсаар хагаад ингээд одоо дуустдаг одоо ийм хүмүүс байх нэ. Тэгэхээр энэ хүмүүс бол яг энэ зүйлээ олж мэдээд өөрчилж чадах юм бол одоо маш том давуу талтай хүмүүс. За стресстэй ирэхээр буюу сул тал нь хамилион болоод төрчихдөг. За хамилион бол өнгөнд хуурдаг тийм ээ. За яаж байгаа вэ гэхээр 3 номерууд маань өөрийн гэсэн сэтгэл хөдлөл мэдрэмжээ үл тоодог. Тэ хайчдаг гэсэн. Өнөөдөр жишээлбэл би юу мэдрээд байна? Миний сэтгэл санаа хэцүү байна уу? За бодно миний сэтгэл санаа хэцүү байна. Гэхдээ эхлээд ажиллаа тусгач. Дараа нь сэтгэл зүйтэй холбоотой байна. Зурлтнаа. За ажил дуслаа. За яг сэтгэл зүйтэйгээ зурлтъя гэсэн чинь дараагийн ажил гарч. Ингээл ерөөсөө зорилгоо оронд явсаар хагаад нөгөө өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг тоохоо болчихж байгаа. За ингээд нөгөө өөрийн бүх мэдрэмжээ дарангуут эргэн тойрных нь хүмүүс жишээлбэл надаас инээхийг шаардах юм бол би инээгээд өгч тээ. Уйлахыг шаардаад байл би уйлаад өгч. Ингээд яах нь энэ хүн надаас юу хүсэж байна гэдгийг нөгөө өөрөө мэдрэмж төв учраас маш сайн мэдэрдэг. Тэгээд тэрийг нь хийгээл өөрийнхөө бүх мэдрэмжийг дараад байждаг гэсэн. За тэгээд дээрээс нь 3 номерууд бол маш их төлөвлөгөөтэй. Тэгээ өөрөө амжихааргүй их төлөвлөгөөтэй байдаг учраас яах нь энэ их төлөвлөгөөгөө дуусгахын тулд амьдраад төлөвлөгөөнд хүрэхийн тулд тэгээ хүрч чадахгүй бол бас стресстэй байдаг байна. Давсан Америк улс эрх чөлөөний орон, өнгөн шар эрх чөлөөний өнгө. Тэгэхээр ерөөсөө 3 номер бол ер нь альва зүйлд амьдралд эрх чөлөөг эрэлхийлж амьдрдаг хүмүүс. Жишээлбэл төрийн албаа агч хийж чадахгүй. Өглөө 9 дээрээ 6-д тардаг нэгийн ивээ үргэлжилдэг ажил хийх юм бол 3 номер стресстэй чухна. Эсвэргээрээ одоо ажлын байран дээр жишээлбэл илүү орон зай хувьд эрх чөлөөтэй, цаг хугацааны хувьд ч юм уу юу илүү эрх чөлөөг өгөөд байна. Тэрүүгээр одоо энэ зүйлээ одоо илэрхийлж амьдардаг ба. Манай одно эможи дараад гоё нөө би одоо инээж байгаа юм байна гэж бодчих. Үргэлжлүүлээд байгаарай. За ингээд яаж байгаа вэ гэхээр энэ хүмүүст бол эрх чөлөө чухал. Тэгээд ер нь бол одоо өнгөрсөн хугацаанд миний уулзж байсан менежерүүд за дээрэс нь хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс бол энэ 3 номерууд маш их байдаг. Ер нь бол одоо өөрсдийн хувийн ажлыг одоо маш их явуулдаг төрлийн ийм хүмүүс байдаг байна. За дөрвүүд за энэ донд магадгүй өсвөр насны хүүхэдтэй, өсвөр насны одоо их үе дээр явж байгаа хүүхдүүдтэй, за дээрээс нь сургуульд ажилладаг хүмүүс байна. Тэгээд энэ хүмүүс бол энэ 4 номерын зан төлөвийг бол бүр маш сайн таньж сурах хэрэгтэй. За манай одоо гаргасан судалгаагаар бол 2000 оноос хойш төрсэн хүүхдүүд 4 төрлийн зан төлөв бол илүү их одоо байгааг ажигласан. За яаж байгаа вэ гэхээр энэ 4 номер маань мэдрэмж төвтэй. За мэдрэмж төв дундаа тогс шиг одоо ийм хүмүүс ахна. За тогс өдөөд илээхээр ингээл хүн болгоны харцыг татаал маш гоё харагдана. За тэгээ 4 номерын хүмүүс л яг л ийм онцгой өрмөц мэдрэмжтэй хүмүүс байдаг. За яаж байгаа вэ гэхээр би энэ нийгэмдэр онцгой байхгүй бол хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэдэг ийм мэдрэмжээр амьдардаг. Тэгээд онцгой байхын тулд өөрийн онцгой дүр төрхийг өөрийн онцгой мэдрэмжийг бүтээж амьдардаг гэсэн үг. За гадуур ингээл явахаар одоо сургууль мургуулд ингээл харахаар янз бүр стилтэй хүүхдүүд идэж шүү Цэнэ содон хуц өмссөн. За өвцнийх нь өнгө нь ингээл өөр ягаан зинхэр ногоон болдог ч юм уу. За гаргаад байгаа мэдрэмж нь их онцгой. Жишээлбэл аюу шүлэг зохиодог ч юм уу. Эсвэл одоо зураг зурдаг, байгальд их аялдаг ч гэх юм уу. Тэгэхээр энэ бол нөгөө энэ 4 номеруудын онцгойрох гээд ялгарх гээд байгаа энэ зүйл нь. За тэгэхээр энэ 4 номерууд жишээлбэл одоо дэлхийн алдартай найруулагч нар, зураач нар дөрвүүд маш их байдаг. Ер нь бол одоо ийм тухайн хүчтэй мэдрэмжийг урлагийн бүтээл гаргахтаа их чадварлаг хүмүүс гэсэн үг. За дээрээс нь дөрвүүд бол их хүнлэг хүмүүс байдаг. За жишээлбэл одоо өмчөн хүүхдүүд харахч гэдэг юм уу, эсвэл одоо өвдсөн амтан харахч гэдэг юм уу, эсвэл одоо хугарсан мод харахад
төдийд л ерөөсөө маш их ийм сэтгэл нь өвдөж түүний төлөө одоо цохилдог ийм одоо хүнлэг хүмүүс байдаг. За дөрүүд бол маш сайн сонсох чадвартай хүмүүс. Бараг одоо тийм найзынхаа зовлон 14 хоног ингээд тасралтгүй суугаад сонсох чадвартай гэж. Тийм одоо ийм мэдрэмжтэй тэг хүчтэй мэдрэмжтэй тийм хүмүүс байдаг бахны. За тэгээд өмнө нь манайх дээр нэг 4-8 сэтгэл зүйч залуу иржсэн. Тэгээд тэр болохоор яасан бэ гэхээр юу яадаг. Өөрөө нөгөө депресд орсон ирж байгаа. Тэгээ яасан бэ гэхээр өөрөө нөгөө 4-8 тэгээд хүмүүсийн нөгөө нэг асуудлуудыг сонсоод зөвлөгөө өгөхдөө тэр мэдрэмжнээсээ нөгөө салж чадахгүй. Нөгөө хамт бүр зовоод нөгөө мэрэгжлийн үүднээс зөвлөх биш хамт зовоод хамт мэдрээд нөгөө тэрнээсээ болоод бүр ингээд депрессцсэн. Тэгэхээр энэ 4-8 жишээлбэл сэтгэл зүйчийн мэрэгжил бол одоо ер нь бол өөрийнх нь онцлогт бас тийм ч одоо тохиромжтой биш байгаа. За энэ мэтчилэнгээр нөгөө зан төлөвтөө тохирох мэрэгчлэн хүртэл их чухал юм шүү дээ. За өсвөр насны 4-8-ын хүүхдүүд бол амиа орлох магадлал их өндөр байдаг. За оролдлого хийж ирсэн хүүхдүүд их ирдэг. За яаж байгаа вэ гэхээр нөгөө мэдрэмжийг маш хүчтэй мэдрээд байгаа. За жишээлбэл одоо яаж байгаа вэ гэхээр өхөл бол миний найз тэгээд өхөл бол байдаг л зүйл гэж одоо хүлээж авдаг дөрүүд маш их байдаг. Тэгэд энэ мэдрэмж нь өсвөр насны үеүүдэд ялангуяа их хүчтэй мэдрэгддэг байна. За яг л нэг юм ганцаардмал мэдрэмжтэй. Тэгээд стресстэй буюу сул тал нь юм одоо энэ нохойтой адилхан гэж. Тэгээд энэ нохой болохоор дэлхийн хамгийн гонигтай царайтай нохой гинэ. Тэгээд ийм одоо гонигтай дүр төрх одоо харуулдаг. Дөрүүдийг ажиглаад тасахаар өнгийн хувц өмсдөг дөрүүд их бий. Хит хөвгчлөлтэй харагддаг дөрүүд байдаг байхад хит гонигтай бас харагддаг дөрүүд маш их байдаг. За тэгээд ер нь бол дөрвийн одоо ихэнхдээ мэдэрдэг мэдрэмж нь хинч намайг хайрлахгүй байна гэдэг ийм мэдрэмжтэй. Тийм учраас яах нь ерөөсөө аав ээж минь ч надад тайргүй, ах эгч минь ч надад тайргүй. Би ерөөсөө энэ дэлхий дээр цор ганцч гэдэг юм те. Энэ мэдрэмж их одоо явагддаг сэтгэл хөдлөлөд их тогтворгүй завдарлал багтдаг. За 4-8-уудыг одоо Эвлин Цамкаар онцгой буюу одоо Франц улсаар төлөвлөж байгаа өнгөн нийл ягаан буюу гүн гүнзгий утга учиртай энэ мэдрэмжээр амьдардаг ийм хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө хэрвээ 4-8-ыг хүүхэд байх юм бол бид нар одоо маш сайн ажиглаж өгөх хэрэгтэй байна тийм ээ. Тэгээд хайртай гэдгийг сайн мэдрүүлж өгч, дэмжиж өгч явах хэрэгтэй байдаг. За 5-8-рууд хайрх төвтэй хүмүүс. За тэгээд тавууд бол их сонирхолтой. Тэгээд шар шууг судлаад үзэх юм бол 220 гаруй төрлийн шар шувуу байдаг. Тэгээ үүнээс 200 төрөл нь бараг ганцаараа амьдардаг гэж. За тэгээд шар шуугны толгой нэг таарууд тал руугаа 135 градус буюу 2 дишигээ 270 градус эргэдэг. За тэгээд шүн унтдаггүй эргэн тойрныхоо бүх мэдээллийг цуглуулад амьдарч идэг одоо ийм юм та гэсэн. За тэгвэл 5-8 хүмүүс одоо яг энэ төрлийн хүн байх нэ. Шашуу шиг хүмүүс байх нэ. Тэгээ тавууд бол ер нь маш их юм ажигч, гэрхаа, альва олон зүйлүүдийг судалдаг, сониуч хүмүүс байдаг. За тэгээд бид нар 20 оноос ахуулаад 22 он хүртэл 2 жилийн турш баг танхимын сургалт хийсэн. За тэгээд танхимын сургалт хийж яхад яадаг вэ гэхээр 5-8-рууд огт ирээгүй. Ганц л зан төлөв ирдэггүй нь ерөөсөө л тавууд. Тэр бүр гайхаад ингээд энэ одоо 5 одоо ерөөсөө Монголд байдаггүй болов ч юм уу бүр тэгж бодож байгаа байхгүй. За ингээд байжсэн чинь шүтээсээ мэдээлэл холбоо технологийн сургуулиас одоо багш нар сургалт авчих. Тэгээд сургалт аваад яасан бэ гэхээр тэгэхээр нэг 50 гаруй багш нар тест бөглөөд за ингээд тестээ бөглсөн чинь баг 35-8 тест. Тэгээд бид нар ч бүр гайхаж байгаа юм чинь Пөө хин их тав байгаа мó гэд. Тэгээ баг нөө айгаад очиж байгаа байхгүй тэгээ яаж одоо энэ асар их тавуудад хичээл орно гэд. Тэгээ яаж байгаа гэхээр нөгөө манай сургалтын агуулга өөрөө 5-8-руудад тохиромжгүй байсан. Өөрийгөө таних аялал буюу яах нь тавууд бол жишээлбэл би бол нэг өөрийгөө таних шаардлагатай юм биш ээ би хэрэг хүсэх юм бол өөрөө энийг хуваараа судлаад мэдчихнэ гэж үзэж байгаа. Тэгсэн чинь нөгөө яг боддог төлөвлөдөг энэ газар бол нөгөө тавууд маань асар их байсан. За 5-8-ын жишээлбэл өсвөр насны хүүхдүүд яадаг вэ гэхээр одоо дээр үеийн ч юм уу одоо хуучны 5-8-рууд бол ном их уншдаг гэсэн баг. Одооны орчин үеийн 5-8-рууд бол одоо яадаг вэ гэхээр YouTube их үзэж байгаа.
За одоо манай 5 номерын өсвөр насны сурагчид бол те орж ирэхээр багшаа баавганы савар ямар байдгийг мэдхүү л гин. Тэгээ эрвээхээ хөлөөрөө амталдаг гэдгийг мэдхүү л гэж. Нар дэлхийгээс хэдэн километрийн зайтай байдаг вэ л гин те. Хэрэгтэй хэрэггүй бүх төрлийн мэдээллүүдийг цуглуулж бичдэг гэсэн. Судлаа л гэж. За дээрэс нь тавууд маань одоо сул тал нь үнэх шиг. Ер нь сэтгэл хөдлөлгүй. Сэтгэл хөдлөл багтай. За нэх одоо те мэдрэмж төвийн шиг тас хөхрөөл инээгээл юу хүсэж байгаагаа илэрхийлэл хилээд идэг гэсэн үг биш. Эсвэргээрээ чимээгүй те инээвэл тэрүүхэн дэндээ инээчээл ууралвал тэрүүхэн дэндээ нэг түнтэгнэж ууралчаал тэгсгээл байждаг. Ер нь нэг тийм те сэтгэл хөдлөлийг нэг хүчтэй илэрхийлээд байхгүй. За дотны ганц хоёрхан найзтай за тэд нартайгаа харилцсан. За тэгэл нэг хүмүүстэй нээлттэй ч биш. Шинэ газар орох юм бол 2 номероо чиг шууд хүмүүстэй танилцаал яриад эхлэхгүй. Яах нь? Ер нь жоохон хан босгочдөг. Тэгээ нэлээд удажж нөгөө ханаа нураачих. За ер нь идэх байхгүй. Яаж байгаа гэхээр биеийн хувьд идэхгүй гэсэн. Энийг хийчээ бүгдээрээ гэл тэ. Эсвэл одоо би очиод аваад ирээч гэдэг юм. Ер нь тийм үйлдэл гарахгүй гэсэн. Ер нь бол одоо 5 номерод бие хөдлөж явахаар толгоогоо ажилуулаад дэжээ гэж боддог. Тэгээл яах нь чимээгүй те амьдралд нь юу болоод байгаа, юу тохиолдоод байгаа, би юу мэдрээд байгаа гэдгээ барагтаа хэлэхгүй жоо хаалцтай төрөл. Тэгээ ийм удаа төрлийн хүмүүс байдаг байна. За улс нь англи улс. За яг нь англичууд бол өөрөө те ихэмсэг одоо ийм толгой дэш хүмүүс байдаг. За энүүгээр нь төлөвлөж чинь өнгөн цэнхэр өнгө буюу мэдлэгийг илэрхийлдэг. Одоо ийм өнгө байх нэ. Тэгэхээр энэ 5 номерууд бол одоо альва мэдлэг мэдээллийг маш их цуглуулж амьдардаг чимээгүй дуугүй төрлийн хүмүүс байдаг байна. За 6 номерууд. За энэ дунд бол 6 байж л байгаах манайхан дунд. Тэгэхээр тарих төвтэй. Тэгээд 6 номерууд бол одоо буугаар төлөвлөлдөг. Тэгээд бууг ерөөс усаа 50 удаггүй гинэ. Хин намайг хаанаас гарч ирээд идчих бол гэдэг тийм айцтай амьдардаг. За яах нь чихэн сортолцоол, хамран сортолцоол юу нь бол одоо ингэж амьдардаг хүмүүс. За 6 номерын хүмүүс бол одоо яг буух шиг. Нэг болон 6 номерууд хоорондоо их адилхан харагддаг. Ажлыг одоо тий яг бүр ингээд хийж байгаа. За хүмүүстэй харилцаа үүсгэж байгаа нь их төстэй дүрм журмыг баримталж байгаа. За 6 номерууд бол нөгөө хэр баргийн хүнийг ингээл хуураад ч юм уу тий эсвэл одоо тэр баргийн хүнтэй хэрэлдээд байдаггүй, муудалцаал маргалтаад байдаггүй. Хүн болгонтэй тий айгүй ийдэг, сайхан харилцдаг. За ямар нэгэн ажлыг одоо хүлээж авсан бол тэр ажлаа яг цаг тухайд маш сайн хийж чаддаг ийм чадварлаг хүмүүс байдаг. За нэг ажлын байран дээр маш удаан ажиллаж байгаа хүмүүс бол энэ 6 номер. За жишээлбэл 15 жил үйл ажиллагаатай байгууллагад очсон чинь одоо нэг 15 хүний 76 79 номер байхгүй. За тэгээд хэр удаа ажиллаж байна гэсэн чинь 12 жил хэд одоо нэгтгэхээс нь ахуулаад 8 жил гэх мэтчлэнгээр маш олон жил одоо ажиллаж байсан юм босоод. Тэгэхээр энэ хүмүүс бол нэг газартаа маш удаан одоо хугацаанд ажилладаг төрлийн хүмүүс байдаг. За тэгээд нэг зүйлдээ маш үнэнч жишээлбэл нэг шашин шүтэх юм бол тэрэндээ одоо тий асар үнэнч байна гэсэн үг. Найзуудтай маш үнэнч тий. За нэг найз нь жишээлбэл өөрөөс нь урваад тий одоо муухай ашзан гаргаад инглээ гэхэд тэр хүнийгээ өгчээсэн ч тоохгүй. Тийм одоо бас заримдаа хатуу болж ирдэг. Тэгээд стресстэй дэрх юм бол буюу сул тал нь одоо туулаа зүрхтэй болоод эхэлж байгаа. Айдас ихтэй, эргэлзээ ихтэй, санаа зовнил ихтэй. За яах нь юм болгон санаа зовол ихтэй. Тэгээд тагмын сургалтын дээр нэг 6 номерын охин байсан. Тэгсэн чинь тэр охин тэгж байгаа байхгүй. Хичээл дуусны дараа би тэд юм яриад байсан чинь багшаа би ингээд хүүхдээ 6-наас хүрэхээр нь ямар сургуульд оруулах вэ гэж бодож байгаа гэх. Өө тийм үү хүүхэд нь хэдэн настай гэсэн чинь хүүхэдгүй л дээ. За яасан. Хүүхэдгүй хэрнээ санаа зовоод. Тэ. За тэгээд 6 номерын хүмүүс эмчэд үзүүлээд энэ эмч надад яг зөв онош битсэн үү үгүй юу гэдэг хүртэл эргэлздэг гэж. Тэ дахиад шалгааддаг. За та нар маань одоо жишээлбэл байгууллагуудад очиж сургалт орлоо. Гэсэн чинь 6 номерын хүмүүс хурж ирнэ. За хурж ирээд юу гэж асуух вэ гэхээр багшаа миний тесттэй хариу буруу гарсан юм шиг байна. Тэ? Эсвэл одоо би тесттэй жоох стресстэй үедээ бүгэлдсэн юм аа тэ. Дахиад бүгэлж болохгүй ч юм уу ингэж асуудаг. Тэгээд өө тийм үү за хэдэн номер лээ гэж хэдэн номер гарлаа гэдэг ингэж 6 гингүүт наа тэгвэл зүг байна гэж явуулчихсан. За яах нь тестийнхаа харин хүртэл эргэлзээд байгаа. Тэгэхээр ийм нөгөө нэг яах нь альва зүйлд итгэж өгөхгүй эргэлздэг төрлийн юм. За шинэ ажил эхлэхээс өмнө 6 номероос асуух юм бол 6 номер яадаг вэ гэхээр яах нь болж бүтэхгүй 100 жагсаалтыг гаргаж өгнө. Бүх эрсдлийг тооцож өгнө гэсэн.
Тэгээд яг нь бүхэл одоо болохгүй талаас нь хардаг гэж ойлгож байна. За тэгээд ер нь 6 номерууд нөгөө ажиллаа итгэмжтэй хийдэг учраас одоо хүмүүс их дуртай байдаг. Одоо захирлууд ч юм уу те эсвэл багш нар 6 номерын хүүхдүүдтэй их дуртай байдаг. Энэ маань те үнэхээр итгэмжтэй сайн шүү гэж одоо үздэг. Тэгээ бид нар мэрэгжил сонголтын томчуудтай нэг сургалт хийсэн. Тэгсэн чинь нэг 6 номерын эмэгтэй тэгсэн. За би ажилласаа гарыг гэж 7 жил бодож байгаа юм. Тэгээ зүгээр л бодож байгаа. Ямар нэгэн үйлдэл хийгээг. Тэгэхээр ингэж их боддог, эргэлздэг ийм хүмүүсээс бидний дунд амьдардаг байх нэ. За магадгүй одоо тий нөхөр нь 6 номер, эхнэр нь 2 номер бол 2 номерын эхнэр бол хашаач хамаагүй гаравч тий найзуудтай гач. 6 номерын нөхөр юу гэж боддог вэ? Хайдч юу? Хашаа явч юу? Юу хийж гин? Одоо яах чинь? Хэдэн цагт ирэх юм? Бүх зүйл тодорхой ах хэвээр. Эхнэр нь магадгүй гарахаас өмнө тий би одоо тийшээ яваад ингэн тэдэн цагт би гэртээ орж ирнэ гэх юм бол 6 номерын нөхөр сэтгэл амар хүлээгдчихдэг. Энэ бол одоо тий зам төлөвүүдийн ялгаа хатах. За улс нь Герман улс хатуудыг журамтай байдлаар нас илэрхийлдэг. Ер нь бол 6 номер тий бас яг энэ тал дээр л хатуу альва дүрм журмыг баримтлахдаа одоо их хатуу нэгтнийм ба хүмүүс. За өнгө нь одоо хөрсний борон буюу найдвартай ихтгэлтэй авах хэсэг гэдгээр нь төлөвлөлт багнэ. За 7 номер. За 7 номерын хүмүүс бол одоо их хөвгчлөлтэй, сонирхолтой, мэдрэмж өндөртэй хүмүүс байдаг. За 4 болон 7 номерууд хоорондоо их адилхан харагддаг. За 7 номерын хүмүүс бол одоо эрвэхэ шиг хүмүүс юм. Тэгээ эрвэхийг судлаад үзсэн чинь нэг цэцгэн дээр дээдл нь 10 секунд суудаг гинэ. За 10 секунд суугаад нөгөө цэцгний хамттай шинтэй амийг нь сурж аваад дараагийнхаа цэцэг рүү явдаг гэж. За их нь их юм сонирхол өндөртэй хүмүүс гэсэн үг. Юмнаас их хурдан үйддэг те ийм одоо хүмүүс байдаг байна. За 7 номер байгаа газар бол уур амьсгал дандаа юм өндөр байдаг. Жишээлбэл те хүмүүсний нээлтсэн, чанга ярьсан те ийм дуушуу ихтэй. За тэгээд 7 номеруудыг ингээ харахаар те айгүй юм хөвгчлөлтэй хүн амьтнаар дандаа тоглоом хийгээл. Тэгээ ер нь одоо алдартай комедианууд те шок зураач нар инээдмийн жүжигчид ер нь 7 номерууд их байдаг. Хаанаас нь гардыг бэ гэмээр юм эрч хүч бас ихтэй. Ерөөсөө л те эрч хүч нь байнгын оргилж идэг гэдэг юм хүмүүс байгаа. За тэгээд 7 номеруудыг харах юм бол бас нэг юм уран сэтгэмж байгаа. За жишээлбэл одоо те зураг зурахны мэдрэмжийн тал дээрээс их өндөр. За 7 бол танихгүй газар очсон ч бүгдэндээ найзлсан байх тохиолдол их бий. Яг нь хүн болгонтой найзлаад хүн болгонтой аюу сайн харилцаад өгдөг. За 7 энэ одоо ерөөхдөө бид нөгөө өмнө нь 3 шатанд сургалтаа хуваагаад эхний шатаар бол яг энэ хэсгийг яриад 2 дахь шатаар бүр наривчлаад ингээд 3 шат суусан хүмүүстэй сертификат олгодог гэсэн. Тэгсэн чинь 7 номерууд ингээл ирнэ. Тэгэл багшаастай гоё сургалт байна те 3 шатандаа суун сертификатаа аван дараа нь багш олно молно гэлцтэй амар сүртэй манайхан ч. Тэгэл 1-р шатандаа суугаад явна 2-р шатан дээр те за 2-р шатны суулт боллоо гэнэ 7-ууд ч байхгүй. Хайцсан. Тэ өөр шин гоё те сургалт хайгаа ирсэн. За маш хурдан үйддэг гэсэн. Ингээ стресстэй тэрхээр буюу сул тал нь сарамгчин болоод төрж байгаа. За яах нь докторгүй болоод эхэлдэг. Шоу зингэнд дуртай, альва зүйлд маш хурдан хатдаг төрөл юмс. За жишээлбэл айгүй олон төрлийн донтолтууд явагддаг. За жишээлбэл өндөр дугуйнд донцсон долоотой таржилаа. Хамрын тамхинд донцсон, цэнгэнд бүжгэнд донцсон гэх мэтчлэнгээр маш олон долоо төрлийн хүмүүс ямар нэгэн зүйл донтоороо өөрийгөө тэрнээсээ татаж гаргаж чаддаггүй. Маш хүчтэй тэр зүйлдээ ингээд донтож автаж явж байгаад тэгээд 1 жил 2 жил орчмын дараа ч юм уу эсвэл бие өвдөх үед ч юм уу ингээд тэр нэг орхиж байгаа. Тэгэхээр нөгөө хичнээн сайн зүйл байгаад бид нөр гэр бүлдээ зарцуулах цаг, эрүүл мэндэд зарцуулах цагаа орхиод тэр зүйлээ тэ хичнээн одоо дуу унах ч юм уу синген бүжиглэгч гэдэг юм уу ингээд тэр зүйлтэй донцсон ч яах нь энэ нөгөө хэмжээ язгартай байх ёстой л гэсэн. За улс нь Бразил улс. Тэгээ Бразилд болохоор дэлхийд дээрх одоо хамгийн шоу зинген болдог орн гинэ нэг хичээлд. Тэгэхээр 7 номерыг юм шоу зингэнд айгу дуртай гэж одоо үздэг тий. Тэгэл гарын орын шоудыг тий гоё мэдрэмжийг мэдрэх нь чухал. За өнгө нь ногоон буюу эргэн тойрныхоо хүмүүс бас их юм амар тайван сайхан мэдрэмжийг өгдөг одоо ийм юмсан. За би сая хэлсэнтэй 4 болон 7 номерууд хоорондоо их тустай харагддаг. Тэгэд 4 номерын жишээлбэл одоо толгой жоохон өвдлөө гэж бодъё. 4 юу гэж илэрхийлэх вэ гэхээр
баг ингээд товдор тусдаг юм шиг те. Йоо ямар амар хэцүү байна гэл ингээд баг ингээд өгч байгаа юм шиг тийм мэдрэмж илэрхийлдэг. 7 номер жишээлбэл зүрх нь маш хүчтэй өгдлөө гэж бодлоо л та. 7 юу гэж илэрхийлэх вэ гэхээр ойр дингид сайхан зүрх өгдөг юм байна шүү гэж илэрхийлдэг. Яг нэг инээгээд те. Тэгээ нэг 7 үнэтэй л илүү нэг тийм байгууллага бичижсэн. Тэгсэн чинь тэнд 2-1 номер дунд нь нэг 7 номер гэсэн. Тэгсэн чинь тэр 7 номерын эмэгтэй нөгөө нэгүүд нь ингээд надад уурлаад хэлж байгаа байхгүй юу. Дээр яасан гэж гэдэг. Яасан гэсэн чинь 7 номерын тэр нөгөө ажилтг охиных нь гэрн шатсан гинэ. Тэгсэн чинь нөгөө 7 номерын охин орж ирэхдээ юу гэж орж иж нэхэр ингээ инээцэн. Тэ манай гэр шатчихлаа энийг орж ирж байна. Тэгэхээр энэ 7 номерын хүмүүс бол өөрийнхөө амьдралдаа асуудлуудыг ерөөсөө огт ярьдаггүй. Эсвэргээрээ асуудал байсан ч тэрийг хөвгчлөлтэйгээр илэрхийлдэг гэсэн. Тэгээд бүх зүйлийг хөвгчлөлтэй өөдрөгөөр гоёор илэрхийлж амьдардаг байх нэ. Энэ бол энэ 7 номерын хүмүүсийн гол онцлог байна. За тэгээд 7 номер жишээлбэл те шинэ ажил эхлэхээс өмнө 7-оос асуух юм бол 7 номер маань бол болж бүтэх зураг жагсаалтыг гаргана гэсэн. Тэ ерөөсөө хамгийн тэ гайхалтай боломжуудыг 7 номер хэлж өгнө. За 8 номерууд. За 8 бол хүч төвөө. Бар шиг хүмүүс ахна. За та нар муурны хилийг харж байсан бол муурны хил бол нэг юм өстэй юм шиг байдаг те. За барын хил муурны хилийг хэдэн зуун дахин томруулсан юм шиг юм одоо том өргөстэй юм шиг хэлтэй байдаг. За бар бол агнсан амьтныхаа арсыг нь долоож хөвчдөг. За яах нь тэр хилээрээ л арсыг нь хөвчдөг ийм одоо хурц хэлтэй байна. За 8 номерын хүмүүс бол ер нь бол одоо илүү бодит байдалд их тулгуурладаг хүмүүс. Би юу хүсээд байна тэрийгэ маш сайн мэддэг. Би даасан тийм хүмүүс. За жишээлбэл тахимын сургалтын дээр 8 номер ирэх юм бол багшаа сонсогдохгүй жоохон чанга ярьдаа гэж хэлдэг. Тэр за чанга ярья гэж тэгэнгүүт харагдахгүй нь урд очиж суучих уу гэл тэгэл те ерөөсөө ингээл өөрийгөө удирдаал намааг удирдаал ингээл явчихдаг. Яаж байгаа гэхээр би юу хүсээд байгаа вэ гэдгээ энэ хүмүүс маш сайн мэдчихэж байгаа. Тэгээ 8-д бол яг өөртөө ихтэй сул дорой байдлаа нэг гаргаад идэггүй хүмүүст харуулдагчгүй харин яах нь илүү хүчтэй зоригтой хүчрхэг байдлуудаа ил гаргаж одоо явдаг хүмүүс байдаг. За юмыг яг бодтой дүгндэг. Жишээлбэл энэ надад таалагдахгүй байх юм бол таалагдахгүй. Энэ бол болж байна гэх юм бол яг болж байна те. Энэ ажил ийм л гүйцэтгэлтэй байх юм бол яг тэрүүгээр нь дүгнэл хэлдэг гэсэн. Яг нэг бодтой дүгнэгч нар. За тэгээ сая хэлж шүү дээ те. Барны хил нь одоо их хурцаа гэдэг. Тэгэд 8 номерууд яг ижил хил нь бас их хурц гэсэн. За яах нь нөгөө дургуугаа шууд хэлээл дутаагаа шууд хэлээл гэдэг болохоор 8 номертай харилцаад байж жишээлбэл мэдрэмжүүд аяг их өртдөг. Яах нь гомдчдаг гэсэн. Тэ жоохон зөөлөлчихгүй нь одоо яасан муухай штэ ингээл. За гэхдээ баранд нэг давуу тал гэдэг нь сул дорой амьтан руу ерөөсөө дайрдаггүй, хэлт амьтан руу дайрдаггүй. Энэ бол сул дорой амьтан байна гэж үзээд хажуугаар зөрөөд явдаг. Тэгвэл 8 номер хүмүүс бол бас яах нь сул дорой хүмүүс рүү ч юм уу те энэ бол надаас доогуур хүн байна. Эсвэл энэ бол миний хамт олон, миний гэр бүл гэж үздэг юм бол тэр хүмүүсийн төлөө амиа өхөөс буцахгүй бүр одоо тэмцэж амьдардаг юм одоо хүмүүс. За яах нь их зоригтой те өөрийнхөө зүйлийн төлөө одоо их хичээнгүйлэн тэмцдэг хүмүүс. За стресстэй тэрхээрээ буюу сул тал нь хэрс болоод өрсөж байгаа. За их өөрийнхөө те юу үсэд энэ би одоо яг энэ үгээрээ л хийнэ гэл. За 8-удад хүн зөвлөгөө өгөн жишээлбэл те миний зингээ хийчээрээ тэгэрэй гэл 8 сонсож байгаа л яг нь яг өөрийнхөө хийчихдэг. За яг нэг хүн амьд сонсоод байхгүй те. За ингээ хүмүүсийг гаднаас харж байгаа ааштай ч биш ууртай ч биш харагддаг. За харин 8-удын одоо тий тэр давуу тал нь нэг юм өөр ингэсэн хаант улсаа байгуулад тэр хаант улстай өөрийнхөө хүмүүсийг хайрлаад инрээд тэднийхэн төлөө амьдраад байж байгаа нь 8-удын хувьд одоо их чухал зүйл байна. Тэгэд манай сургалтанд нэг 8 номер охин сууж ирсэн. Тэгээд тэр нөө фэйсбүүкээр найз олъё гэх тэгэхээр за тэгээ. Тэгээд оройн гэртээ очиод сториг үлгээл байжсэн чинь манай слайд гараад ирчих. Нөө 8 номер мань охин. Тэсэн чинь би бол баг хинч намайг дийлэхгүй гэж бичсэн. За яасан. Дуруугаар ашиглаж байна гэсэн үг тий. За ингээд байх нь 8-уд бол одоо жишээлбэл сонсох юм бол нь одоо их зөөлрдөг. Би ч бас энэ үе жоохон хатуу байгаад юм байна. Энэ үед бас тий жоохон мэдрэмжгүй хандаад юм байна. Тэгэхээр жоохон зөөлрөж гэдэг юм. Ингэж удаа ханддаг. Тэсэн тэр 8 болохоор их нь эсрэгээр нь тий би бол бараа хинч намайг дийлэхгүй гэдэг одоо бүр тэгээ бичсэн юмс. За улс нь одоо Испани бол бүхэн тулаантай орон амьдрал нь яг л дугтуулж байгаа юм шиг амьдарч байгаа. Ерөөсөө тий
бүх зүйлийн төлөө одоо тулалтаж амьдардаг. За өнгө нь хар болон цагаан өнгө. Нэг бол сайн, нэг бол муу. Нэг бол таалагч, нэг бол таалагдахгүй гэх мэтчлэнгээр яг хоёр талаас нь авч үздэг одоо ийм төрлийн бус. За 9 номерууд хамгийн сүүлийн зам чанараа. За 9 номерууд бол одоо маш их хүмүүс ахны. За тагтаа бол инх тайвны бэлэг тэмдэгэ гэж үздэг тийм ээ. За хаад ингээл нэг гэртээ ч юм уу нэг ингээл найзуудаараа нэг юм налаагаал гэж өгдөг хүмүүс эдэртэй ингээд нэг ууралтгүй тэгээл амраал хөвтэйл эсүүдийг бол хөвтэй тэнглэх хүмүүс гэж хэлдэг. Ер нь бол тийм ингээд яг хөвтэд унтчих үедээ амьдралынх нь ирч хүч одоо дамтагдчихийдэг гэсэн. За 9-д бол ер нь ингээд хэр баргийн өмнө дууралтгүй, төвчээртэй. За хүч төвтэй. Гэхдээ хүчээ дарж амьдардаг хүмүүсдэг. Ерөөсөө л ингээл те би энэ зүйлийг одоо хийхийг хүссэн бол би зүгээр чимээгүй л байж идөө. Эсвэл одоо ямар нэгэн маргаан гарлаа гэж бодоход өсөөд зайшиг инээд өөрсдөө тэгээд ярилцаад учруулнаас би дугаал гэж боддог гэсэн. За эсвэл бас ерөөхдөө нэг ажлын байран дээр удаан байдаг, тууштай, аливаа зүйлээ тий ер нь бол нэлээд тууштай хийдэг хүмүүс. За 9 номерууд бол 8 номерууд бол альваг яг санаачлагч хүмүүс байдаг бол 9 номерууд бол ерөөсөө гүйцэтгэгч нар байдаг. За яах нь нэг шин санаа гаргаал би одоо энийгтэй ингэж хийн тэгж хийн гэдэг ингээд тахгүй. За энийг хийгээрэй гэх юм бол 9-д бол тий маш сайн хийчихдэг. Нэг ажлын байран дээр олон жил одоо ажилладаг хүмүүс ахна. За 9 номеруудын жишээлбэл найзууд маргалдаад хэлдэг гэж бодъё л доо. 9 номер яах вэ гэхээр хоёр найз дээр очиод нэгэн дээр нь очиод эн чинь ингээд дуурлаадсан юм шүү. Нөгөөдгөн дээр нь очиод нөгөөдг чинь тэгээд гомдоод исэн юм шүү гэд нөгөө хоёр хүнийг одоо эвлэрүүлэх зуучлах одоо ийм зуучлагчийн үргийг их гүйцэтгэдэг. За харин сул тал нь буюу стресстэй ирэхээр заан болоод төрж байгаа. Заан бол ер нь одоо маш их ийм зүрүүд гэдгээр алдартай амьтан. За заан жишээлбэл нэг хэвтгээрээ босгоо мэдтгүү гэж маш одоо тий ингээд ийм зүрүүд. За дээрэс нь туглаа дарж алж байгаагаа мэдж байгаа хэрнээ босдоггүй бүр юм юмт. Тэгэхээр яаж байгаа гэхээр тийм их одоо хүчтэй гэсэн. За 9 номерууд бол ер нь нэг юм одоо ажлын тал дээр биш өөрийгөө таньж мэдхтэй залах уу. Би юу хүсээд байна? Миний зорилго мөрөө хөдөлж гэдэг юм уу те? Энийг барагтаа боддоггүй. За шийдвэр гаргаж чаддаггүй. За жишээлбэл ямар хоол идэх вэ гэхээр ямар ч авах те. За юу их вөхээр юу ч авах те та нар юу их чинь тэрийг чинь л хийж гэдэг юм уу те. Нэх өөрөө шийдвэр гаргаад ах дургөө цаг тулсан үед цагийг тулгаж хийж арай гэж нэг шийддэг ч юм уу те. Ингэж бодно амьддаг. За биеийн хувьд ч юм уу амьдралын хувьд ер нь идэвхгүй. Тэгээл яг урсгалаараа л явж хахад энэ хүмүүсийн үед одоо баг амар тайван гэсэн. За улс нь Мексикос. Мексикчууд өдөрт бүх юм хаагаад 1 цаг унтдаг гинэ. Тэгээ үүнийг үгээр нь төлөвлөлдөг. Өнгө нь одоо алтан шагуулан буюу юм тайвшрал өгдөг юм. Тэгээд эсүүдийг дутуу буддаа гэж нэрлэдэг. За яаж байгаа гэхээр гэгэрч жагаад арай чадаагүй те. Тэгээ яах нь нэг хэр баг юм дууралдаггүй, хэр баг юмд оролцоод байдгүй те нэг тайван ааж хүмүүсэд очсон. Тэр 9 номерууд нөгөө нэг ууралахгүй биш стресс авдаг, ууралдаг те тэрийгэ дарж агаад яг одоо нэг өдөр те галтуur шиг юм дэлбэрдэг хүмүүс байна. Энэ бол одоо 9-ийн үндсэн хүч байна. За ингээд бид нар нийтдээ 9 зам төлөв үзлээ. За 9 зам төлөвийг сонслоо тий. Хичээлдэр бол одоо энэ 9 зам төлөв маань ерөнхий байдлаар ингэж одоо явагддаг байна. За үүний араас одоо зам төлөв болгон тохирсон стресс тайлах арга барилч гэдэг юм эсвэл одоо байгууллагын сургалтын дээр тий энэ төрлийн хүмүүстэй ажил мэргэжлийн үед бид нар яаж харилцах вэ гэдэг юм ингээд нөгөө хуваарлаад явчихдаг. За өсвөр насны хүүхдүүдээр жишээлбэл тэгвэл чи 1 номерын зам төлөвтэй юм чинь ямар мэргэжил сонгох вэ гэдэг юм уу тий. Ингээд хуваад яриад явчихаар нөгөө нэг одоо хамтарч байж байгаа ангийнхан байж гэдэг юм уу бүгдээрээ маш их юм урам зоригтойгоор нэг нөгөө таньж мэдээд байгаа учраас их хөвгчлөлтэй ийм цагууд одоо их явагддаг. За сая ингээд ерөнхий хичээл сонссон чинь таны зам чанар аль зам төлөвтэй илүү одоо их ойрхон сонсогдож байна вэ? Гурав нэлээ ойрхон байна да. За хин бэ? Одно. За 3 их ойрхон байна тий. За өөр. За авир мэд маань 4 их ойрхон байна гэсэн. За 4-тэй их хүстэй байх нь байна. Мохоо гинэ. Навчаа маань 2 номер байх нь тийм ээ. 2-тай төстэй санагдсан байна.
За хулан маань 1 номертэй их төстэй санагдсан байна. Сод гэрэл маань 6 байлаа гэж байна. За. За тэгэхээр ингээд сонсоод үзэхээр тий. За ерөнхий үрдэг ажиглалаа. За одоо хэдүүлээ нэг 10 минут завсралчээ. Тэгээд та нар маань сайхан би бас нэг 0 мэл ороод ус уугаад тэгээд хэдүүлээ 10 минутын дараа дахиад нэг өөрийнхөө зам төлөв рүү нэг ухаж болох нэг хэсэг бий. Тэгээд тэр хоорондоо бас бодож байгаарэ тий. Нэрээ нохооны яг юу нь илүү байв? 4 номерын яг аль нь илүү байв гэдгээ та нар маань цаг байх юм бол бас бичиж байгаарэ. empty land. I knew the pathway like the back of my hand. I felt the earth
have you gone? I'm getting old and I need something to rely on. So tell me when you're gonna let me in. I'm getting tired and I need somewhere to begin. I came across a fallen tree. I felt the branches of it looking at me. Is this the place we used to love? Is this the place where I've been dreaming of? Oh, simple thing, where have you gone? I'm getting old and I need something to rely on. So tell me when you're gonna let me in. I'm getting tired and I need somewhere to begin. And if you have a minute, why don't we go talk about it somewhere only we know? This could be the end of everything. So why don't we go somewhere only we know? Somewhere only we know. Oh, simple thing, where have you gone? I'm getting old and I need something to rely on. So tell me when you're gonna let me in. I'm getting tired and I need somewhere to begin. And if you have a minute, why don't we go talk about it somewhere only we know? This could be the end of everything. So why don't we go somewhere only we know? Somewhere only we know. За. За одоо бүгдээрнгийнх нь сургалтын сүүлийн хэсэг байна. За энэ хэсэг болохоор би ийм хүн гэдэг хэсэг байна. За одоо би та нарт маань хэд хэдэн текстүүд уншиж өгнө. За ингээд уншаад би ийм хүний араас би 10 төрлийн текст уншиж өгнө. Тэгээд уншиж сонсоод эндээс надад хэдэн тохирч ийн вэ гэдгийг одоо харнаа. Тэрийгэ тэмдэглээд яваарай манайх. За текстүүдийг уншиж өгөөд сонсоод за надад одоо 5 тохирч ингэнгүүт үүний араас би бол тэд төрлийн хүн байлаа гэдэг нэг тоог нь гаргаа авчин. Тэгэхээр аль хэсэг нь надад илүү тохироод аль нь илүү давмгай байна гэдгийг та нар маань бас хараад үзээрэй. За уншиж эхэллээ шүү. За би ийм хүн байна. Би өөрийгөө сайн халамжилж чадна. Бусад хүмүүсийг ч гэсэн адилхан халамжиж чаднаа гэж боддог. Надад өвөө бусадтай байхдаа эвгүй мэдрэмж төрдгөө. Хүмүүс миний талаар хэд хэдэн тодорхой асуултыг асуух нь зүгээр боловч маш их мэдээлэл хүсгэд би дургүй. Надад ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй. Би мэдрэмж болон сэтгэл хөдлөлөөс илүү бодол санааг илүү итгэж болмоор зүйл гэж боддог. Би хүмүүс шиг үрлэгэн биш, харин өөрт байгаа зүйлээ сайн хамгаалдаг. Би өөртөө итгэдэг. Энэ нь ямар нэгэн зүйлийн талаар төр бодсны дараа зөвхөн өөрийн шийдвэрээ гаргаж байгаагаар илэрдэг. Хүмүүс яагаад зүгээр л зугаацах гэж судлагдгийг ойлгодоггүй.
Би цаг хугацаа болон эрч хүчээ хэрхэн зарцуулах тал дээр маш нухацтай байх хэрэгтэй гэж боддог. Хүмүүстэй хэд удаан хамт байх үед би ядардаг. За 10-аас хэдэн тантай илүү тохирч байна вэ? Тэмдэглээд аваарай. За энэ хэд төрлийн хүн бэ гэхээр би бас 5 төрлийн хүн байна. За тэмдэглээд явж байгаа. Одоо дараа нь бүгдээр ярилцсан шүү. За дараагийн текстийг уншлаа. Та нар манд бэлэн байна уу? За дараагийн текстийг уншлаа. Би ийм хүн. Зөрчилдөөнөөс зайлс хийж чадна гэвэл юу ч хийж чадна. Би сайн дураараа үйлдэл хийдэггүй. Би бусдын хүсэж байгаа зүйлд оролцохдоо аз жаргалтай байдаг. Надад хойш тавьдаг зам бий. Тэ? Би ажлыг дандаа хойшлуулдаг гэсэн үг байна шүү. Би үе хамгийн бага эсэргүүцэлтэй тулгарах замыг сонгодог. Бусад хүмүүс намайг харахтаа бодит байдлаас минь илүү амгалан төрхөөр хардаг. Ажлаа эхлүүлэх нь хэцүү боловч ямартай ч эхлүүлчих юм бол ажлаа заавал дуусгадаг. Би өөрийгөө маш чухал хүн гэж боддоггүй. Би гэртээ ажлаа авч очих дургүй. Хүмүүс надаас ямар нэгэн зүйл шаардах үед хаяа зөрүүдэлдэг. За 10-аас хэдэн тохирч байна. За харъя бүгдээрээ би бол 9 төрлийн хүн байна. За дараагийн хэсэг. Би ийм хүн. Би ганган драмчилсан ба хэв загварт баригдахгүй байх дуртай. Энгийн зүйлд дуртай хүн лавтай биш. Би өдөрт олон янзын сэтгэл хөдлөл мэдэрдэг учраас алиндаа анхаарал хандуулахаа сайн мэддэггүй. Зарим хүмүүс намайг хүйтэн хүндий гэж боддог боловч би зүгээр л бусдаас онцгой. Хүмүүс уйдгартай үедээ цухалдан хүчлэх гэдэг бол харин би тэр чигээрээ тайван байдаг. Би бусд хүмүүстэй адил биш ээ. Би өөрийгөө тайлбарлахын тулд олон цагийг зарцуулдаг. Би шүүмжлэлд маш их эмзэг ханддаг. Мөн үнийг ялан дийлэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Би гунигтай дуу юм уу? Түүх, кино удаан хугацаагаар үзэж сонссон ч яадагчгүй. Харин хитрхи аз жаргалтай хүмүүсийг харахаар толгойвддог. Миний өөрийн ухамсар маш хүчтэй. Олон хүнтэй газар өөрийн орон зайг олоход хэцүү байдаг. Би бол урлагийн хүн байвал зохих, эсвэл асар их сэтгэн бодох чадвартай хүн. Ер нь хэд хэдэн гайхамаар бүтээлсэн шин санаануудыг зэрэг гаргаж чаддаг боловч үүнийгээ хэрэгжүүлэх нь хэцүү байдаг. За би хэд төрлийн хүн бэ? 10-аас хэдэн тань тохирч байна? Тэмдэглээд аваарай. Би бол 4 төрлийн хүн байна. За дараагийнхыг харъя. Би ийм хүн. Би үргэлж хамгийн хүнд нөхцөл байдлыг бодож төлөвлөгөө зохиодог. Би заримдаа эрх мэдэлтнүүдэд найздаггүй. Хүмүүс намайг итгэмжит, бусдыг ойлгодог, хөгжилтэй, өрөв сэтгэлтэй гэж хэлдэг. Би өөрийгөө зөв шийдвэр гаргасан гэдэгт итгэл төгс байх явдал бараг байдаггүй. Би санаа зовж буй зүйлээсээ бодол санаагаа чөлөөлөхдөө муу. Хүмүүс заримдаа намайг хит их гутран үзэлтэй гэдэг. Би уран цэцэн өгөхтэй хүмүүст найздаггүй. Би ямар нэгэн зүйлийг эхлэхдээ удаан, харин ихсэн хойнонд буруутгах вэ гэсэн бодол төрж байнга санаа зовдөг. Би хүмүүст бүрэн итгэлтэй болтлоо маш их цаг хугацаа зарцуулдаг. Намайг амьдралд сонголт хийх яг тэр мөчөд айдас их нөлөөлдөг гэж. За хэдэн тантай тохирч ийн вэ нараас? За би бол 6 төрлийн хүн байсан бахнэ. За дараагийнхыг. Би их ойлгомжгүй, хитрхи их идэх санаачлагтай гэдэг үгийг их сонсдог. Би бусдын хэн болохыг мэдэх гэж тэдэнтэй ярилцах дуртай. Хүмүүст найдна гэдэг хэцүү. Шудраг ёс бол тэмцэл хийх үнцэнтэй зүйл. Би биш бол биш л гэж хэлдэг. Хүмүүс дундаас хэн эрх мэдлээ гартаа хатгаж буйг шууд л мэддэг.
Би өөрийнхөө үзэл бодлоо харуулж чадахгүй байгаа хүмүүсийг тийм ч их хүндэлдэггүй. Миний хайртай хүмүүсийг бүү оролт. Би хүндлэгдэж байгаа гэдгийг мэддэг. Гэвч заримдаа хайрлагдахыг хүсдэг. Би дорой хүмүүсийг зовоогчдтай шууд тэмцэлддэг. Миний хүчрэхэг гадаад төрөх дотор зөөлөн хайр татам сэтгэл бий. За, 10-аас хэдэн тантай тохирч байна вэ? Харцгаая. Би бас 8 төрлийн хүн байсан бахан. Дараагийнх. Хүмүүсийг халамжлах ажил гарч ирэхэд хизээ яаж татгалцгаа мэддэггүй. Би агуу сонсогч бөгөөд хүмүүсийн амьдарч ирсэн түүхүүдийг маш сайн сандаг. Би харилцаанд буруу ойлголт үүсвэл түүнийг шийдэх гэж хичээдэг. Хүмүүсийн хэрэгтэй шаардлагыг сайн мэдэж байдаг учраас хүмүүс намайг юр бусын чадвартай гэж боддог. Надад авахаасаа илүү өгөх нь илүү тухтай байдаг. Би хүмүүс миний талаар юу гэж бодож байгаад маш их анхаардаг. Надад хайртай хүн миний төлөө ямар нэгэн санаанд орохгүй зүйл хийж өгөхөд дуртай байдаг. Олон хүмүүс надаас цугламж хүсвэл би үн цэнтэй хүн мэт санагддаг. Харин хүмүүс надаас юу хэрэгтэйг минь асуувал юу гэж хариулахаа мэддэггүй. Хүмүүс намайг хит их сэтгэл хөдлөлтэй гэж хэлдэг. Алдаа гаргасан үедээ уучлагдах, эсэхтэрээ санаа их зовдгоо гэж. За би ямар төрлийн хүн бэ? Хэдэн тантай тохирч байна вэ? Би бол 2 төрлийн хүн бахнаа. За дараагийнх. Би юм хүн. Би сул талдаа өөдрөг ханддаг хүн. Би зарим зүйл дээр өөрийгөө ядрааж, огцом хичээл зүтгэл гаргах дургүй. Би өөрийгөө байхгүй болчихвээ гэж айдаг. Ажлаа дуусгана гэдэг надад хэцүү зүйл билээ. Хөтөлбөр дуусах үед дараагийн ажлаа бодож эхэлдэг. Ингэснээрээ хит хөөрч баярлан тэр чигтээ урагшлан зүтгэдэг. Би ихэвчлэн хүнд сэдв ба маргаанаас зайлсхийх гэдэг. Миний анхаарлаа хандуулж буй хүмүүс хэцүү хүнд үеийг туулж байвал нөхцөл байдлын гэрэлтэй талыг харгаж урамшуулж зөвлөдөг. Би олонд нэр алдартай төдийгүй найз нар ч олонтой. Би яг ижилхэн өдрүүдээс амархан залхахдаг талтай ба шинэ зүйлийг оролдож үзэхийг хүсдэг. Жаахан л зүтгэл байх юм бол бараг бүх зүйлийг илүү сонирхолтой, хөгжилтэй болгож чаднаа. Амьдрал бол хүмүүсийн төсөөлж буйгаас илүү сайхан тэр нь та өөртөө хэрхэн тайлбарлах вэ гэдгээс шалтгаалan өөрчлөгдөнө. За энэ 10-аас хэдэн тантай тохирч байна? За би бол 7 төрлийн хүн байсан бахнэ. За би юм хүн. Хүмүүс намайг дэндүү хурц шүүмжлэгч шиг байдгаа гэж хэлдэг. Надад нарийн ширийн зүйл чухал байдгаа. Өөрийгөө бусадтай харьцуулж буйгаа би олж хардаг. Ямар нэгэн зүйлийг хийх болно гэж хэлсэн л бол түүнийгээ заавал хийдэг. Би өөрийн гэсэн маш олон дүрмтэй. Надад аливаа зүйлөө зөв эсвэл буруу гэж харагддаг. Ямар нэгэн зүйл буруутсан юм уу өөрийн байрандаа байхгүй байгааг шууд хараад л мэддэг. Бусад хүмүүс өөрийнхөө үүргийг гүйцэтгэхгүй үед үнэхээр урам хүрдэг. Өдөр бүр нэгэн хэвийн давтагддаг амьдралд дуртай ба өөрчлөлтийг амархан хүлээн авдаггүй. Тодорхой төсөл юм уу хөтөлбөрт ажил хийхдээ бүх хүчээр ажилладаг. Мөн бусдыг ч гэсэн тэгээсэй гэж хүсдэг. За 10-аас хэдэн тантай тохирч байна? За би бол 1 төрлийн хүн бахнэ. За дараагийн хүн би юм хүн. Өөртөө би бол ялагч гэсэн сэтгэлийг төрүүлэх нь чухал гэж боддог. Хүмүүсийн дунд орохдоо тэдэнд анхны сэтгэлдээ хурц тод үлдэх дуртай. Миний аз жаргалын түлхүүр бол ашиг бүтээмж мөн хамгийн сайн нь гэж хүлээн зөвшөөрөх юм. Хүмүүс надад хурдаа хас гэж хэлэхэд би дургүй. Би хитрхи хөрсөлдөх хандлагатай хүн. Би хүмүүсийг ятгах аргыг олж чаддаг ба хинтээж харилцаа тогтоож чаднаа. Амралтаараа ажил хийхгүй байх нь надад хэцүү байдаг.
Би хорон бүр хүмүүс ямар хариу үйлдэл гаргаж байгааг нарийн ажигладаг. Бусад хүмүүс миний бүтээн байгуулсан зүйлийг мэдэх нь надад сайхан байдаг. Би биелэх боломжтой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхдээ дуртай байдаг. За хэдэн тантай тохирч байна? Би ямар хүн бэ? Би бол 3 төрлийн хүн байна. За ингээд би ийм хүний хэсгийг одоо хэдүүлээ үзлээ. За одоо бүгдээрээ ярилцъя. За би ийм хүнээр үзсэн чинь аль хэв шинж тантай илүү өндөр, илүү ойр байсан бэ? Надад бол 2 илүү ойрхон байна. Энийг тоонууд нь жоохон давхардаа л байна. Тийм. Бусад тоонуудаас болохоор 7-оос бага зэрэг арай өндөр орж ирж байна. Тэгээд 7 тэгээд 1-ээс бага зэрэг орж ирж байна. 7-гийнхэн 6 гэдэг арай өндөр орж ирж байгаа байна. Энэ бүгдээс 2 нь илүү өндөр байгаа гэдэг. 2 нь илүү 2 дээр бол би 9 гэж тавьчих байгаа. 8 юм уу 9 байгаа тийм гээ. За маш сайн баярлалаа. За эндээс авир мэд маань 4 10 гинөө. За 4-т 10 бүр ингээд 10 тохирж байна уу те? 3 10 11-ээс 11 гинөө. Нэг төстэй. 4 төрлийн хүний 7-8 шинж адил бусад бүх төвлөрүүдээс 2-оос 5 хүртэл нь адил байлаа гэж байна. За маш сайн баярлалаа. 2 өндөр 9 4-тэй ойролцоо байна гинэ. За 2 илүү өндөр ах нь тий. За өөр микрофоноо нэгэ туулцах юм байна уу? За би Би нөгөө болохоор за уушлаа. За Би болохоор 8 2 1 3 айгу ойрхон гарч. 8 2 1 3. Тий. За 8 2 1 3. За 8 2 1 3 ч өөрөөсөө тусын онцлогтой зан чанараа. Тэгэхээр эднээс одоо та өөрийгөө хэрвээ яг аль зам төлөв бэ гэж бодвол аль нь авах юм бэ? Харин ер нь уул нь нөгөө бүр 1 3-ыг сонсож байгаад би баг 3 юм байна гэж бодчихсон чинь 8 юм уу 2 2-ын л нэг юм байна. За өөрчлөгдчихлөө тий 8 юм уу 2. За баярлалаа. За одоо навчаа маань яриач. За юу яаж яа ингэж чинь 2-оос бусд нь ерөнхийдөө 10-аас 3-аас 5 нь бол ерөнхийдөө бол юу яаж чинь байж болон уу гэж харж байна. За тэгээд 2 нь олвол бүр 11-ээс 11 гэд бүр тэмдэглэсэн байна. Тэгээд би нөгөө нохоо гэжсэнтэй бүр яг тэгж. Бусд нь бол яах вэ? Одоо нөгөө 5 9 4 6 8 эдэр бол 10-аас 1 3 4 5-ын хооронд л байна. 11-ээс 11 гэхээр за би нөгөө өмнө нөгөө амтнаар аль нь юм уу гэхэд нохоо юм уу гэд бас бодоод тэмдэглэжсэн чи яг нөгөө 2 номер нохоо байж таартай. За баярлалаа. За тэгэхээр яасан бэ гэхээр сая эхлээд хэдүүлээ богино хичээл үзээд би ямар зам төлөвтэй юм бэ наа та алинтай адилхан бэ гэсэн чинь та нар маань бүгд дор бүрний нэг тоо хэлсэн тийм ээ. За зарим өмнө үед бол тэр тоон дээр яг ижил байна. Зарим нь бол арай өөрчлөгдчихлөө. Тэгээ яагаад би та дээр шууд ингээд нөгөө тест бүглүүлэхгүйгээр ингээд нөгөө яриад тий яг аль юм шиг байна гэдэг гэхээр ер нь бол одоо жишээлбэл одоо хамгийн анх одоо бид нарыг ч гэсэн суралцж байхад Америкт бол ерөөс огт тест авдаггүй. Яаж аав вэ гэхээр чи энэ бүх хичээлүүдэд ухаж агаад яг өөрийнхөө үндсэн зам төлөвийг ол гэж одоо хэлж байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр тест бол яг бид нарыг илүү хурдтай тухайн хүний зам төлөвийг тодорхойлоход туслах нэг хэрэгсэл байгаа. За тестийг бүгэлж явах үед те энд олон сэтгэл зүйчнэр, нийгмийн ажилтнууд, багш нар байгаа. Тэгээд ингээд тестийг бүгэлж явах үед тухайн үед сэтгэл зүйн байдал ямар байна? Ямар орчин нөхцөлд бүгэлж ийн? Юу мэдэрч байгаагаас шалтгаалаад тестийн хариу бол өөрчлөгдөх боломжтой. Тэгвэл нөгөө үндсэн би яг аль зам төлөв бэ те гэдгийг нөгөө бид нар олох нь айгүй чухал байгаа.
За жишээлбэл анханасаа номинзул гэдэг миний бие би өөрөө төрөхдөө ногоон өнгөссөн. Тэ 7 нас хүртлээр миний зам төлөв ногоон өнгөрөө байлаа. За тэгээд том болоод эхэлсэн чинь би хаяадаа жоохон илдэг байх хэрэгтэй. Би ягаан өнгийг нэмж авлаа. Би хаяадаа жоохон зорчимж байх хэрэгтэй. Би шар өнгийг нэмж авлаа. Энэ мэтчлэнгээр нөгөө үндсэн ногоон өнгө маань яг нь солонгорсон өнгөлчлөө. Тэ одоо энд бол бүүн солонгон хүмүүс ахна шүү. Тэгвэл энэ солонгон өнгө дундаас миний нөгөө үндсэн гол нь тэр суур өнгө юу вэ гэдгийг л олоход энеграм зориулдаг татах. Энэ суур өнгийг олчих юм бол би нэмэлтээр энэ зам төлөвүүдийг сурсан юм байна. Би энэ сайн зан чанаруудыг суралцсан юм байна гэдгээ бид нар дахиад нэмээд тодорхойлох боломжтой болчихж байгаа. Тэгээ яагаад ингэж би текст уншиж өгөөл та аль нэм шүү байна гэд ингэ бодуулаад байгаа гэхээр энэ маань тестгүүгээр бид нар эхлээд би ер нь яг аль нэм бэ? Миний зан төлөв юу юм бэ гэдгээ нөгөө олж тодорхойлох нь их чухал болчиход байгаа юм аа. Тэгэхээр нөгөө нэг та нар маань энийг илүү одоо тэ хэрэгтэй байх нэ гэж одоо ойлгож байна. За ингээд яг нөө би ийм хүнээ гэдгийг ингээд уншихад олон төрлийн ингээд хариунууд гарлаа. За тэгэхээр энэ хариунуудыг сонсох үедээ тийм ээ та нарт маань бас ингээд бас өөр харагдчихсан хүмүүс бас байсан баг. Энэ хариун энтэй адилхан ч юм уу. Тэгээ энэ бол энтэй төстэй ч юм уу гэх мэтчил ингээд харагдчихсан баха. За тэгэхээр өнөөдөр бол бүгдээрээ энеграмын үүсэл за өөрийнхөө зам төлөвийг танин мэдэх болон за мөн яг нь хуваалцах цаавууд гарсан. За ерөөхдөө маргааш болохоор бүгдээрээ энеграм тестийг одоо бүглэх тестийн аргачлалыг суралцсан. За дээрээс нь саяны миний эхний хичээлдээ тайлбарсан 3 сувдны төрөл 9 зам төлөвөө наривчлж одоо үзнэ. За 3 дахь өдөр 3 дахь өдрийн одоо хичээлээр болохоор бүгдээрээ одоо даалгавраа хуваалцсан. За тэгээд энеграмын бага насууд юу ямар өнгөрдгийг, бага насны шинж тэмдгүүд яаж одоо мэдрэгдгийг гэдгийг асуусан. За тэгээд энеграмын газрын зураг буюу одоо хувь хүний зан төлөв бүрийн газрын зургуудыг одоо азнэ. За ингээд хамгийн сүүлийн өдөр болохоор бүгдээрээ дахиад даалгавар хуваалцах цаг байгаа. За тэгээд энеграмын далавч стресстэй байх үедээ, тайван байх үедээ гэх мэтчил ингээд бүр нарийн зүйлсүүдийг одоо ухаж үзэх юм аа. За одоо та нарын маань бүртгэлтэй мэйл хаягууд дээр юу очсон бэ гэхээр за хүн болгон өөрийнхөө Google-ээр нөгөө драйв руугаа ороход шеэрлэгдсэн байгаа. За манайхаар зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэрийг харснаа таад маань драйв руугаа ороод shared with me гэд орох хэрэгтэй. За ингээд орох юм бол энэ 5 гэсэн энеграм багш бэлтгэх хөтөлбөр гэд ийм фолдер байх хэрэгтэй. За одоо шалгах боломжтойнууд нь шууд шалгаа авчир. За видео хичээлийн хэсэгт тавигдана. За presentation бол тэ энэ би ийм хүн гэдэг яг энэ хэсэг орсон байна. За хичээлийн гарын авлага буюу материал энд тавигдана. За хэвлэмэл тест хийгдсэн байгаа. За энд бол одоо Excel хэлбэрээр байна. За энэ PDF хэлбэрээр байна. Ер нь бол одоо нөгөө нэг эн чин дотроо 90 асуулт байгаа учраас одоо илүү жоохон өндөр настай хүмүүст ч юм уу хүүхдүүдэд ингээд хэвлээд очихоор энэ PDF файлтай текст нь жоохон жижиг байгаад идэгин. Тэгэхээр нөгөө нэг жижигхэн тест харалчаал бүгэлгээд яаж болохгүй шүү дээ. Тэгэхээр та нар маань Excel-ээсээ өөртөө янзлаад бас гаргах боломжтой. За тест бодох аргачлал буюу заавар бас энд орсон байгаа. Хэвлэмэл тестийг бодох заавар. Энэ хэсгүүд бол байна. За юмныг маргааш шийдвэрлээ наривчилж үзнэ. За хичээлийн гарын авлага байгаа. За энеграмын гарын авлага нийтдээ 70 нөр байгаа. За тэгээд за маргааш бол хэдүүлээ наривчилсан зүйлсүүдийг үзнэ. За одоо хэдүүлгийнхээ одоо авах даалгавар болохоор юу вэ гэхээр за доош нь ингээд гүйлгээд үзэхээр за улаан сувдны төрөл гэдэг тийм ээ. Улаан сувд буюу хүч төвийн хүмүүс. За 8 дугаар төрөл гэдэг байна. 8 дугаар төрлийн эрүүл бус үе тэ цөөн үгээр гэдэг ингээд маш олон мэдээлэлүүд байгаа. За сая хүн болгон өөр өөрсдийн харсан тэ. За би 2-тай адилхан байна, 1-тэй ижил байна, 6-тай ижил байна гэж тэгсэн. За танд одоо хэдэн зам төлөв ижил санагдсан бэ? Тэ 2 1 ижил байна уу? 3 6 ижил байна уу? Тэр бүгдийгээ зөвхөн яг өөрийнхөө зам төлөвийг эндээс уншиж байгаа.
уншаад дахиад ухаад бодоорой. Яг би юу? Яг миний бага насны мэдрэмжүүд байна уу гэх мэтчлэнгээр маш сайн одоо ухаж бодоод яг энийг одоо сайн уншиж үзэх хэрэгтэй байна. Ингээд хэдүүлээ маргааш яг энийхэн дагуу даалгаврыг ярилцсан. За маргааш бол та хэд маань аль болох ярилцах боломжтой ирээрээ. За дээрэс нь бүртгэлтэй мэйл хаяг руу юу очих вэ гэхээр тестийн линк очино. За та нар маань өнөөдөр за орчны хувьд те илүү тайван амгалан яарахгүй мэдрэмжтэй байж байгаад өлсөөгүй, ядраагүй, стресстэйгүй байх үедээ тест бүглэнэ. За 90 асуулт бүхий тестийн линк очино. Маргааш тестийн линк тэр бүгдээрээ ярилцсанаа. За Одон Баяр. За илгээсэн байна гэж байна. Одон Баяр луугаа нэр илгээг орчтой хөдөлж байна уу? Юу яасан? За ийм байна. За тэгэхээр та нар маань энэ одоо юуныхаа дагуу бүгдээрээ ярилцаж өгөх нэ. За тэгээд 8085 9038 гээд миний утасны дугаар байгаа. Тэгээд та нар маань хэрвээ нөгөө юм бол хэрвээ одоо нөгөө болохгүй те гарын авлага руугаа орж болохгүй байх юм бол байгаарай. Над руу шууд залгаад холбогдоод ярьчаарай. Би одоо ерөнхийдөө 1:30-аас орой 6 хүртэл сургалттай. Тэгэхээр та нар маань тэр хооронд болохгүй бол мессеж бичээд ч юм уу те үлдээчээрээ. За тэгээд бүртгэлтэй мэйл хаяг руу бүгднөрөө тестийн линкүүд бас ингээд очноо. За тэгэхээр одоо ингээд үлдсэн 3 хоногудад бүгдээрээ өнөөдөр бол те ерөнхийдөө танилцах. За тэгээд ерөнхий одоо энэ энеграмтай бас танилцаж үзэх зам төлөвүүдээ ерөнхий хэмжээнд одоо ойлгох юм маш хөнгөн хичээлүүд явагдсан. За маргаашаас бол одоо те тоо энеграмаас ахуулаад олон одоо наривчилсан зам төлөвийн хэв шинжүүдийг одоо гаргаж ирж үзэх болно. Тэгэхээр та нар маань бас аль болох ярилцах боломжтой цаг хугацаагаа сайхан төлөвлөөд орж ирээрэй гэж хүсмээр байна. За өнөөдрийн хичээлээс та нарт маань асуух зүйл байна уу? Дахиж лавлаж тодруулах зүйл байна уу? За хоёрыг хийнгээд тий. Sorry minute. Okay. Sure. Видео нөгөө нэг мэйлээр явуулсан юм дотор видео хичээл гэдэг нь харагдахгүй байгаа тах юм. Одоо нөгөө нэг өнөөдөр орсон видео нь рекордлогдсон байгаа. Тэгэл араас ороо явчих. Окей. За хэдүүлээ яах юм Facebook групп нэх үү? Ёо, чат групп байсан ч болно. Чат нэ. Үгүй. Чат лсэн дээр ах та тий. Тэгээд за тэгвэл хэдүүлээ юм чи миний энэ Facebook байгаа. Таад маань ийшээ эсвэл дэлгэчихээ. Эсвэл чат бичих. Шууд. Тэгээд би чат бичингүүт нь групп руу орлоор л явчих. Nook.js гэдэг юм байна. Тэгээд чат бичингүүт нь би одоо дуусаад групп нийцээ. Тэгээд хэдүүлээ тэрэн дээрээ цахаа ярилцаад явчихсан үсттэй. За өөр асуулт байна уу манайхаа? Видео хадгалагдах уу гэдэг. Хадгалагдана одоо видеонууд нь яваад рекордлогдоод тэгээ хадгалагдчихнаа. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан тийм ээ даалгавар дээр тестээ бөглөх нь байна. Өөрийнхөө илүү одоо тод байсан зам төлөвүүдээ уншиж танилцах нэ. Тэгэхээр та нар маань танилцаад өрлөгөө илүү ухаад төвлөрөөд үзээрэй. За бага нас буюу энеграм бүрийн бага насны хэсгүүд байгаа. За яг зам төлөвийнхөө хэсгийг уншиж үедээ бага нас руу илүү төвлөрөөд үзээрэй. Багтаа ямар мэдрэмжүүдийг авч ирсэн, тэ гэр бүлийн харилцаа, тухайн авч ирсэн мэдрэмжүүд, эсвэл миний бага насанд хэн илүү их одоо юуг хүчтэй мэдрэмжүүдийг өгсөн бэ, хинтээ илүү их ойр байсан бэ, хэнийг илүү их харж ирсэн бэ гэх мэтчлэнгээр өөрийгөө бас ухаж дахиад бодоод үзээрэй. Тэгээд үүний дагуу чиглүүлэх асуултууд явагдах болно. Sorry багш хэрүү даатгалагдсан гэсэн бэ? Тэгэл драйв дээр нь байж л байна. Тийм тэгэхээр та нар маань хизээч ороод үзчихэж болно. За баярлалаа. Тий. За тэгвэл бүгдээрээ ямар ч байсан маргааш тэгээд
уулзцаая өглөө тий. Тэгээд асуух зүйл байхгүй бол хичээлээ тусгая бүгдээр. Баярлаа. Баярлалаа. За баяртай. За баярлалаа. Баярлаа.